Харьцангуй үйл явдал багтаа байлаа. Хамгийн чухал үйл явдал эргэлтийн 5 жилийн байлаа да. Сайхан уу? Хой сайхан. Энэ жил 5 жил болчихсон байна. 2000 онд үндсэн шуудсан ингээд бас тасраад одоо бид сайтаа байгуулж явчихсан. Одоо 5 жил ийм төд өнгөрсөн. Тэгээд чөтгөр үржигдэр 5 жилийн байгаа юм гэлж. За тэрлээ те. Тэгээд танаа нэвтрүүлэгт ирж үзье. Юу байдгийг яадгийг ингээд бас нэг сонирхъя гэдэг. Өөрөө үрж ирсэн гэж өмнө өөрөө үстэй тэр те 126 гээд ном гарсан те эргэлтийн жил болгоо ер нь бүтээл гаргадаг энэ жилийн одоо онцлог сэтгүүл зүйн том бүтээл бол 126 гээд эргэлтийн редакц хийсэн том ном байсан. Юу дууссан юм шүү. Ахаа төвлөхгүй юм. Одоо ахаа төвлөхлөөр нэгдүгээр юм өмнө нь бол айгу өндөр гарах. Тэр чинь нэг юм 5-600 утас сэтгүүл. Тэгээд дараагийн юм гэдэг нь авах нь олон байгаа гэдэг. Авахлаарээ бас эргүүлээл нөгөө хүмүүс нь одоо баримт баримтыг улс төрөөр ашиглаж байгаа нэг юм байгаад болохоор бид одоо дахиж хэвлээд шиг өөр дээр гал дуудаж одоо баахан гал дуудаж 5 жил баахан шүүх цагта гал дуурлаа. Тэгээд дахиад одоо дуудахаас одоо бас жоохон хальширж байна. Энэ 7 хоногт яах вэ нөгөө яг улс төр мужигнсан үетэй харьцуулахад ер нь бол үйл явдал харьцангуй нам жим байна. За дараагийн 7 хоногт чуулган муулга эхлэнгүүт. За тэгээд энэ ардын нам мамын хурал гуулаад засаг төр яах нь их нөө гэдэг ингээд сэдвүүд мужигнах байх л та. Гэхдээ энэ 7 хоногт яах аргагүй ярих ёстой. За тэгээд тоо хоёроос бол мэдээлэл сонсох ёстой. Энэ сэдв бол нөгөө нэг үе гарч ирдэг томчуудын хүүхэд холбогддог хэрэгүүдтэй холбоотой гэх юм уу да. Энэ 7 хоногт шүүх хурлна. Тэр ихнийх нь болсон тэгээд нөө нэг 100 бит хэдийг яг ингээл найр наадам дуусаал ер нь бол намралтын улирал эхэлж явах үед буюу 7 сарын 17-8 хавцаа. За нэр бүхий улс төрчид бизнесмен гэдэг юм уу Монголд бол бид хэдний нэрлэлгээр томчууд гэдэг тэр англи руу багтаад орчоод байгаа тэр хүмүүсийн хүүхдүүд даривсан. Дариваад тэгээд асуудал үүссэн. Тэгэхээр энэний 7 сар тэгэхээр 2 сарын дараа шүүх хурал одоо энэ дараагийн процессууд нь ингээ болж байна л та. Тэгэхээр энийг бид нар бас юу болоод өнгөрсөн яасан ийсэн гэдгийг ярих ёстой байх гэж бодож байна. Би зүгээр нөгөө сэтгүүл зүй дотор байдаг бас нэг магадгүй алдаа бол нөгөө нэг хитрхи их дуйлаа шуугаа ингээ хөөхөр нэг юмныхаа араас явуулгүй ингэсгээд ингээ мартагчдаг нэг юм дүр зураг үүсээд байгаа байж болох юм гэж. Тэгэхээр нөгөө нэг юм нэр бүхий хүмүүсийн хүүхдүүд холбогдсон хэргийн шүүх хуралтай холбоотой мэдээлэл явж нөгөө нэг зам тээврийн осол болоод нэг хүнийг мөрөгцөж чинь бусдын төрөнгө талцсан гэд хохирогч нь ялавлаа гэдэг шиг нэг ийм дүр зураг руу явцсан уу юу? Эч нөгөө нэг одоо яг ингээ эрх зүйн чадамжийн хувьд харуул одоо 30 хүртэж байгаа залуучтай 28 өстэй залуучдах зарим нь одоо аж ахуйн нэгжийн захирлаар ажилладаг тийм. Ингээд яг бол ингээ бие даацсан ирчүүд. Би бол нөгөө тэрний энэний үгдгээд ер нь юм цоллоод хахад ер нь өөрөө жоохон дургу. Гэхдээ эн чинь нөгөө нэгэнт долны анхаарал татсан хэрэг нэгт. Тэ. Нөгөө хохирогч хүүхэд болон бидний арга ирхнээс гомдол тавьж байгаа юмс тэр хуйлгүй мэт ажиллаж байна гэдэг шиг тэ. Ингээд одоо энэ залуу бол хэлээр оргон зайлцсан байл шүү дээ. Орж ирэхгүй байгаа. Зодон болсны дараа гарагцсан. Гэтэ амар хурдан гарсан уу? Хурдан гарсан. Тийм. Нөгөө хоёр залууг бол ингээд тэр үндэслэлийн тэр тогтоогдоод цагдаа ирсэн байгаа тийм. Цагдаа ирсэн байгаа. Энэ хэрэг шал. Бас дундуур нь гаргаж оруулсан. Орж гарсан. Тийм. За энэ зодон боллоо. Болдгийн. Болоод өнгөрнөлөө. Яг Улаанбаатар хотод цагдаагийн байгууллагад баарны гадаа халамжууд залууч бие бинийгээ зодох тохиолдол одоо гимтэргийн өвдөл зөндөл гардаг өдөр болгон шуул гарч байгаа гимтэргийн нэг баггүй яг олонний танил гэдэг ингээд таад ингээ анзаараад хараад тахлаар яагаад олонний танил гэсэн мөртлөнгөөс ингээд нэг юм нийгэм давалгаалаад нэг гол учир нь багтах энэ задлал. Энэ юу юм бэ гэхээр Монголын одоо хууль бол тэр чигээр шорогдсон хууль байхгүй. Яг ингээл үнэглэх дахтуу хамаатан цаадаа хин нэг нь одоо
эрх мэдэл албан тушаалтай одоо аав ээж хүүхдүүд мөнгө төрөхтэй айл хүүхдүүд биш л бол шууд шоронд ачигдж архиугаад машин бариач ачигдсан тохиолдлууд байгаа нэгээ зодоож ачигтаад шоронд явцсан тохиолдлууд байх. Тэгсэн чинь энэ эдийн хүмүүс бусдуу Монголын ингээд бүгд ингээд нөгөө шарахтай гэдэг шиг юм хин нэг одоо ямар нэгэн байдлаар хууль тэднэр дээр айгуу тийм гатуу үйлчлээд ингээд шоронд явуулсан баг. Тэгэхээр яг би ингэж адилхан шоронд орцсон байхад энэ хэд юу нь яагаад шоронд орохгүй юм бэ гэдэг асуудал үүсч эхэлж байна. Тэгээ яг зодон болоод эхлэнгуут би өөрийнхөө өөрсдөө хүүхдүүдийг сургуулж авах гэж ингээд баахан пиар хийсэн. Тарих угаалт явсан. Энийг бол ингээд тийм Монголын ард түмэн зүтгэсээр гоод үгүй үнэн чинь энэ штэ гэж явсаар гоод тавчингууд нөгөө хүүхдүүдээс цагдаа хорихгүй асуудлууд үүсч явж байгаад Монголын шүүх одоо үнэн шийдэг юм уу худлаа шийдэг юм уу гэдэг дээр бас очиж ингээд дэнслэх болоод эхлэнгууд энэ дээрээ очиж байж байгаа. Тэгэл оргон зайлал нөгөө хэд нь дундуур нь цагдаа оргицсан байж байгаа суллагдаал суллагцсныхан дараа яаж одоо бүгэлдэж эргүүлж явсаар гал өөрөөр хэлэх юм бол хуулийг эрх тэгш үйлчлээ чи баячуудын хүүхдүүд яахлаар одоо дундуур нь ингээд нөгөө сайн өмгөөлөгч аваад дундуур нь одоо юу болтгийг араар нь одоо мөнгө төр өгдөг юм яадаг ингээд суллагчаад байдгийн. Би тэдэг болохоор яагаад ингээд гэсэн ийм дээр л очиод байна. Өөрөөр хэлэх юм бол бүгд нөгөө нэг шоронгийн одоо тулхан шоронд орохын гашуун зовлог Монголын залуучууд мэдсэн бохоо. Тэгэхээр энэ хэдэн залуучууд яг ийм чигээд ижил тэгш ирэх нэхэл араас нь яваад. Энэ одоо цааш үргэлжлээл явж байна. Эхлээд наавж энэ тэр андуурсал та. Яас эхлэх нөгөө нэг юм баахан олон таньдаг пиарчдын тэр олж ирж байгаа л одоо фэйсбүүкээр тэрний энэнийг гэдэг ингээд нэг юм нийгмийг өөр тийшсэн савлгаа хийх гэж оролцсон. Яг энэ тэмдэргийн кейс дээр бол сошиал дээр бол Монголын ард түмэн бол ерөөсөө яг нэг цэгц шугам дээр байж явсаар байгаа тал өнөөдрийг хүрч. Тэгээ энэс цаашиж гисэн бодит үнэнг шудраг усыг нэгсээр байх бил. Энэ ингээд эхлэх юм бол эргүүлээд нэг олон тийм нэг юм юу алдарсан бохоо. Одоо Монголын хорихуудаар дүүрэн залуучууд сууж байна. Очоо сурчлах гэхэд чи яг юу хийсэн ингэсэн гэдэг мэдээж гэмдэрэг үйлцсэн хэрэг дээр ял авцсан. Эднийд болохоор авахгүй байх уу гэж л бодоод байгаа. Сугалдаг тийм юмнуудыг бүгд мэддэг болохоор л наад бол ч ингээд бохомдоод байгаа байхгүй. Тэгээ энэ цаашаа хэрвээ үргэлжлээд явах юм бол улам л яа. Тэгэл нэг юм байдаг нөгөө гэмдэрэг үйлцсэн бол тэрэндээ ялз юм авах одоо хуулиас цухтахгүй шууд юм нэг зөрөгтэй байх хэвээр. Тэгээд цухтааж өрөөд ингээл нэг юм уламл аавч ерөхөө тэр орой арх угаа сухтаал би нэгэ зодоол хүнд гэмтэл учруулсан юм чи тэрэн дээр үйлцэг гэмтэргээсээ тийм цухтаах тийм юугүйгээр л шууд үнэнтэйгээ нүүр тулцсан. Үгүй сурмарах. Тэгэхгүйгээр байгаад гол учир байгаа болов гэж бодоод байдаг шин. Тэгээ одоо энэ гурван залуу гуруулан энэ ялагдчих чартцсан байна. Яг нөгөө гэмт хэргийн одоо гин буруу дэнслэх шүүх хүрэл болоогүй. Тэр нөгөө буцааж хийх үү, одоо дал хийх үү, те суллах уу гэдэг хурлууд яваад. Сүүлд тэр нөгөө хохирогч залуу эмчилгээнд явахаас өмнө тэр нөгөө мөрдөх байгууллагаас санал орж ирээд прокурор юу хэлийн өрийг тавих уугүй юу гэдэг тийм саналаа шүүх рүү оруулсан. Шүүх бол энэ залууд юу яах шаардлагагүй. Хэлийн өрийг тавих шаардлагагүй. Хэлийн өрийг тавих шалтгаанууд нь ямар тохиолдолд? Ер нь бол хэлийн өрийг оргон зайлж магадгүй гэдэг дээр хэлийн өрийг тавина шүү дээ. Би улсад яг харилцан зодтолсон гэдэг эхлэнгуут нөгөө зодон болонгууд нөгөө ингээл хуульчдын авдаг жишээ л дээ яасан бэ гэхэлэр за энэ ингээд хүнд гэмтэл учруулчлаа гэж бодохлоор зөрүүлээд манай хүүхд ч гэсэн цохиулсан. Тэгэхээр энэ дээр одоо толгомд яач гингууд нөгөөтг нь харж чад шүүх шинжилгээний хүрээлэнгээр хөнгөн байдаг юм хүн дэвтэр байдаг юм нэг юм шинжээч юу гаргаж эхлэнгуут л тэрэн дээр яллагчдаас эрүүгээр үүсгэж байгаа юм. Тэгэхээр өөрийгөө хамгаалж яасан юм уу гүм үү мэдэхгүй яадаг ч үсэн ингээл харилцан зодон болгоод энэ хэд ял авах гэж байгаа бол энэ зодуулсан залууч гэсэн адилхан гэмтрэг үйлцэн гэдэг юм руу л орж байгаа шиг байна. Зодсон зодуулсан биш харилцан зодолцсон болох гэдэг шүү дээ. Тэр хохирогч залууд бол зүхтаадаг шалтгаан байхгүй ч жаа хохирогч. Тэгээд нүд гавл тэрхний айгүй хүнд гэмтэлтэй аав ч гэсэн ярьжилтэй өчнөө хагалгаанд солонгос өчнөө хагалгаанд орж байгаа юм билээ. Тэрийг одоо оргон зайлах чинь гэдэг үнсэл гаргаад прокурор төлөөд мөрдөх байгууллага прокурор хоёр тийм санал шүүх рүү оруулж ийн гэж өөрөө юу шившигт явуулахгүй. Энэ би нэг зүгээр ер нь жоохон юм орж ийн үү даал гэж харж байгаа юм. Түрүүн чи нэг ингэж өмгөөлөгчийн одоо туулах юм бол нэг өөрчлөлөгчөө аврах гэсэн тактикч байж болно надад.
гэж бас нэг талаас тийм ээ. Одоо нэлээд өндөр төлбөртэй өмгөөлөгч авцсан байж их юм бол мэдээж хүүхдээ чи яаж хийж байгаа ялаас болчих өгнө гэд ингээд тохирсон байгаа чинь. Ямар хуулийн ямар заалтыг яаж ашиглах вэ гэдэг одоо өмгөөлөгч ухаан явж байгаа гэсэн үг тий. Би нөгөө нэг түрүүн чиний тэр байр суурьтай бас санал нэг байна. Нөгөө мэдээж ингээд нас бий төрсэн хүмүүсийг аав ээжээс нь салгаж ингээд авч үзэх ёстой л та. Давхар ингээд ах нь яг хэр зохимжтой вэ гэдэг. Гэхдээ яагаад энэ хэрэгт аав ээжүүд татаж орогдоод байгаа вэ гэхлээр нөгөө нэг эднэрийнхээ ямар нэгэн байдлаар одоо нөгөө нэг шүүх ингээд хит шийдвэр гаргаж дөө хорхон зөв ингээд лөө буруу ингээд явцгаа ээчлээ гэтэл батлан даалтаар гаргачлаа эрүүл мэндийн шалтгаантай байсан ингээд лээж гэдэг юм. Тэгэхээр энд нөгөө нэг аав ээжийн нөлөө нь байгаад байгаа учраас угаасаа тэдний хэрдийг салгах ямар ч боломжгүй болчиход байгаа юм л да. Монголчууд бол нийтээрээ баян ноён хоёрт оров. Тэгээд үлгэр юу гэж хэлдэг вэ гэхээр за нэг шунхаа ноён байж гин нэг баян байж гин тэр дандаа эсрэгдэл их байдаг. Шудраг ёсыг тогтоож байгаа хүү нусан жур байдаг дандаа. Нусан жур байдаг. Тэгээ манай үлгэрүүд ингээ биднийг сургаж ирсэн юм бүгд тийм байдаг. За энэ агуулгаараа зүгээр хэм хүмүүс дурггүй болж яасан байж магадгүй. Нэг. Нөгөө талаараа бидний ингээд үзэж байгаа юмнууд шүү дээ. Одоо түрүүн хүрлээ хэллээ тий. Томчууд дандаа сугардаг, торгуулаад өнгөрдөг. Ер нь ямар ч хэрэг дээр зодон зөхөн авилах тий. Одоо энэ хэрэг ингээд нэгэнт олонний анхаарал татчихна гэдэг бол сайн. Энийг тэр нөгөө хохирчаа бас гарсан байлээ. Бүгдээрээ ингээд мэдчихлээ. Ийм байхад арайч бас шодрог ус явдал одоо тохиолдохгүй л үдээ гэж. Тэр аав бас нэг шудрагаас нь итгэж шүү дээ. Өөрөө бас төрийн засгийн хамгаалалтын байгууллагад олон жил ажилласан хурандаа золтоод юм байгаа. Бас түрээч хүндэлж илээ гэдэг байгаа байдлаа нэ. Өөр нэг дараагийн онцг яваад наад болж ирч. Юу юм бэ гэхэлээ энэ хэдэн залуучуудыг гэж хэлж байгаа юм шиг. Би яг хар тамхины чиглэлээр одоо энэ дээр ч бас нэг хар тамхи хэрэгэлсэн хэрэглээгүй гэдэг нэг асуудлууд яваад байгаа шүү дээ. Хар тамхины ер нь олон сургалтууд хийж үзсэн. Тэгээд нөгөө орчлонд орон ганцаараа цэлцэл ухаар атган гэл бидэд бас өдрийн зэн тухтай хийж хэлээ л дээ. Ангууч нар гэж байдаг. Аавч ер нь тэр бизнесээ өгөөд улс төрөө өгөөд ингээд алга болчихдог мөнгөтэй. Эргээ хүүхдээ хайхардаг. Томчууд баячууд. Тэгээ байжсэн миний мөнгө хэрэгтэй бол мөнгө өгөөл байж хлаар тэр гэхдээ баахан мөнгөтэй байж байгаа сууж байгаа хүүхэд өөддөг. Өөдөнгуудаа нэг найз нь дуудаж ирдэг. Тэгэнгүүт зөвхөн тэр хүүхдийг хар тамхинд оруулах тийм ангууч нэг бүлэглэл Монголд бий болцсон гэдгийг нэг томхон бизнесмен аав надад ярьж ирсэн. Энийг чинь хөндөж өгөөч. Би одоо үнэхээр хүүхдээ дийлгээ байж тана. Яасан гэхэлэр ийм манай хүүхдэд кейсийн сонсоход юу байдаг? Хар тамхиг ингээ хэргэлдэг залуучууд нийлж гад нөгөө хүүхдээ ч оруулж ирэн гутаа бааранд оруулаад бүжиглүүлээл тэгэл гой октуутай яагаал тэгэл нэг хүн гарч ирэл зодоо хийгээл чи зохингууд нөгөөх нь худлаа зохингууд нь худлаа өсөрж ойчдаг тэгэл зөвхөн амралтантай байж тэр хүүхдийг л одоо шин шидэм дуруу татхан хийж гад ингээ хар тамхи хэрэглүүлээд ингээд оруулаад авчдаг. Нөгөө гэртээ мөнгөтэй ганцаардаад нэг аав ээжээр хайр халамж авахгүй байсан баяа илүү хөвт чинь тэр нь их гой санагдаад ингээд тэд нэртийг ингээ явдаг. Ингээд эхлээд нь гэрээсээ мөнгө хулгая гээл одоо тэгэл тэрэн дээр ингээд тэднийг санхүүжүүлэл ингээд хар тамхи хэрэглээд явжгаад сүүлдээ яадаг вөхлөр найз нөхдөө нэг ингээд суулж тэднэрт яг дахиж ангуучлуулд ингээд өгдөг. Нөгөө ангийнхаа хүүхдэгч байдаг юм бас гайгүй боломжтой. Энэ бол Монголд бас нэлээ нэг хэсэг үл дэлгэрсэн юм бэл. Тэгээд тэр ч утгаараа ер нь олон тийм нөгөө улс төрч одоо баяа айлын хүүхдүүд шүүгч мөхч одоо юу гэдэг хар тамхи хэрэглэсэн асуудал зөндөө байсан тий. Одоо ингээд ял аваа явсан ч байдаг. Ял аваагүй дундаас нь мултарсан ч байдаг. Гэхдээ өнөөдөр энэ хар тамхины асуудал бол дандаа хамгийн эхлээд нь яс гэхэл нөгөө мөнгөтэй төгрөгтэй баяа айлын хүүхдүүд дээр одоо тахал мөтчиод одоо гэр бүлийн хамгийн эмзэг сэдв болцсон байна. Баарны гадаах зодон бол зөндөл харцсан. Ингээд нэгнийгээ хамаагүй бүлгэлж холлоо маш болов. Ганцхан юм тий. Юмар хамаагүй зөх. Зүгээр ингээд чи ерөөсөө үр дагавраа төсөөлөөгүй аав чинь хилээгүй гэсэн үг байхгүй. Одоо энэ хэрэг дээр бас нэг юм нөгөө нэг дагаад яригдах сэдв би нөгөө нэг шүүх хуулийн байгууллага гэдэг юм уу? Энэ байгууллагад итгэх иргэдийн итгэл битээ алдраасай гэдэг нэг юм. Тэгэхгүй бол нэрээгээсээ ингээд итгэл найдвар хаач байхгүй. За эдгээр шийдэж чадахгүй да буруу шийдэндээ мөнгөтэй хүмүүсийн нөлөөнд автан да гэдэг нэг ийм дүр зураг байгаад байгаа нь ингээд алсуур айгу хор уршигтай. Тэгэхээр одоо хүмүүс бол айгу анхааралтай ажиглаж байгаа нь юу вэ гэхээр тэгэхээр энэ хэргийг
За шүүх процессууд нь яаж явах нь вэ? Яаж шийдэх нь өдр гэдэг бол айгүйх анхаарлын төвд байгаа. Тэгэхээр энэнийг хэрхэн шийдснээс хамаарат нэгэн толгойн нийтийн анхаарлын төвд орсон учраас яаж шийдснээс хамаарат магадгүй нөгөө нэг ингээд эцсийн алгас өгч байгаа тэр байгууллагын ихтгэл үнэмшил хүмүүс явж тэгэл амьдрал ихтгэл найдвар дээр л тогтож байгаа учраас энийг айгүй анхааралтай харж байгаа баг. Тэгээ дараагийн байгаа. Одоо улсаа энэ нөгөө 90 зурчлах чиглэлээр бичсэн. Шүүгч яадаг вэ гэхээр гавц тэрэг давагдсан материалыг л тэр сошиал ертөнцийн яв. Тэгэхээр одоо над хохирогчийн талынхан байдаг юу гэдэг нь гавц тэрэг дээр одоо юу оруулах ёстой гэдгийг одоо маш сайн анхааралтай оруулахгүй юм бол бүх юмудыг одоо ингэж байжснаа гэмтрэгтнүүд үгсэн тохиролцоод ингэ явцсан гавц тэрэг дотор ингээд ямар ч одоо баг хэмжээний ял өгөхөр болоод эхлэх юм бол эргээл нөгөө шудрагсны асуудал дахиад яригдал дахиад хөндөгдөөд Монголын хуулийн хэлтийн байгууллага муу ажилласан ингэдэг юм дээр тулна гэсэн. Тэгэхээр мөрдөгчин ч байдаг юм уу одоо тэр хохирогчийн талынхан ч байдаг юм уу яг асуудлыг бүх юмнуудыг гавц тэрэгт багтааж л өгөх ёстой юм бэл. Тэгэхгүй л тэгээд наадах чинь дахиад бүүм асуудал үүсэж эхлэн гут нөгөө ялахгүй юмас ямаана гарц гэдэг шиг дахиад энэ одоо нийгэмдэр одоо бухимдуулах асуудал бол тэр гавц тэргээс болоод яаж нөгөө шүүгч чи яадаг уучлаарай тэр сошиал ертөнцөөр явсан хэвлэл мэдээллийн хэрэгслэр явсан тэр надад огтоос хамаахгүй би зөвхөн хуулиа барьсан гавц тэрэгт байсан юмуудыг л дүн шинжилгээ хийгээд ингээд өгсөө гэл ингээд сууж явал яах вэ гэдэг юм үүснэ гэсэн үг шүү дээ. Үнэлэмжийн тухай дахиад нэг юм байна. Одоо айгүй олон хэрэгтэй гардаг те. Одоо ингээ хүмүүс чинь нэг юм баян ядуугийн юурга нэг харж байна те. Ирэх мэдлэгнүүд нөлөөлчихгүй одоо ийм гэдэг. Ингээл 20 наатахаа яадаг алуурч ингээл ингэ те танхаа махаа гэл ингэж штт. Яг энийг хараад яг ингээ сошиал давлгааг хараад шүү дахиад бас ингээ шийдээд авах юм. Энэ ч нөгөө дахиад нөлөөлөхгүй. Би энэ сэдв дээр энэ хүнийг нэмж оруулж ирэх гээд байгаа. Яагаад тэгэхээр энэ 7 хоногт засгийн газрын хуралдаан болоод шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь юу вэ гэхээр магадгүй энэ хэрэгтэй холбоотой, энээс өмнөх олон чиргүүттэй холбоотой. Ер нь бол сүүлийн үед газар аваад байгаа юм бол энэ цагаан тахал гэж хэлээд байгаа хар тамхины асуудал. Тэгэхээр хар тамхитай тэмцэх чиглэлээр бие даасан алба бэлтгэс газар нэгж ийм байгуулах нь зүйтэй юм аа. Бүтэц орон тоогийг нэмэгдүүлэх ёстой юм аа. Энэ товарилж байгаа төсөв санхүүгийнх нь асуудлыг төр нэмж шийдвэрлэх ёстой юм аа. Тэгэхгүй бол залуу үед тэр чигээрээ ер нь бол одоо ингээл хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүн амынхаа насжилтыг хараад үзэхэр ингээд маш залуу бүр хүүхэд гэдэг ангилд багтж байгаа энэ хүмүүс хэрэглэгч болсон тохиолдол олон байна гэх. За тэгээ бид нар түрүүн бас ярьсан нөгөө нэг мөнгөтэй айлын хүүхдүүдийг онилдог гэдэг утгаараа ер нь бол засгийн газар энэ чиглэлд нэлээд ач холбогдол өгөө гэдэг нэг юм болоод өнгөрлөө шүү дээ. Яаж өнөөдрийн хүртэл ямар байдлаар явж ирсэн ингээд өргөжүүлээд орон тоогийн нэмээд төсвийн нэмээд ингэснээрээ үнэхээр үр дүн гарахгүй юу? Одоо ингээд өнгөрсөн жил би нэг хэдэн цуврал нэвтрүүлгээс яг хар тамхиар тэгэхэд одоо ингээд нийт хар тамхитай холбоотой гэмт хэргийн 80% нь одоо манад байгаль дээр өргөж байгаа өвстэй холбоотой. Тэрийг одоо түүж үлтгэж хэрэгэлдэг, бөөндөө хэрэгэлдэг, нэгэндээ зардаг гэдэгтэй холбоотой. За тэгээ өвсөр орсон хүн чинь ингээд синтетик бус бодис руу ордог, энийг урацдаг гэдэг юмнууд. За тэрийг устгахын тулд одоо аймагуудын төсөв биш тэрэн дээр мөнгө тусах хэрэгтэй юм лээ. Тэнгуү тэр аймагуд одоо чинь ингээд нэг 14 аймагт ургаж байгаа байхгүй. Тийм үү? Тэгээ. Би ч 2 л гэж боддог. 10 хэдэн төрлийн өвс ургаж байгаа манад. Азар одоо цөөхөн газрын хүмүүс мэддэг. Тэрийг гайгүй хяндаг. Гэтэл тэр чи одоо Монголын газар нутгч өргөө удам хүн ам ингээд тархмал учраас холдоод. Тэгэхээр тэрийг устгах ажил одоо энд ийшээ төсөв үүрэг тавих хэрэгтэй юм лээ. Аймагуд төсөв өргөхгүйгээд тэрийг тавьдгүү. Тэгэхээр улсын төсвөөс ингээд суулгах. Энэ ажлыг олж хараасаа гэдэг. Одоо хар тамхитай тэмцэх газрын өөрийн бас тэр нөгөө тавьдаг хүсэлт юм бэл. Байгаль орчин аж жуулчлалын яам болон тэр нөгөө ботаникийн үрээлэн ингээд нэг байхын юунуудаас ингээд ер нь газруудаа цэгүүдээ ингээд тогтооцсон. Биш устгах хэрэгтэй. 5 жил устгахад нэг 25 тэрбум төгрөг хэрэгтэй биш. 5 жил дараалж устгах чийж. Урах ойлгох юм уу? Тий. Тэгээд тэр чи одоо ингээ хөрс мөрсийн шигшин гэсэн гээд айгүй олон янз юм билээ. Янз бүрээр ингээ устгаж. Нэг хоёр тэгвэл үлдсэн бол ингээ синтетик тий. Дээрээс нь манай энэ имэн сангуудаар им анганы нийлүүлэх байгууллагуудаар зарж байгаа им.
Саяхан нөгөө нэг өнгөрсөн жил билүү тэр нөгөө дахны имлэгийнхэн чинь баларсан шүү дээ. Дахны имлэгээс морфин зорфин янз бүрийн нууд гадагшаа алдагддаг. Тэрийг нь хот руу бөөгнүүлж ирж зардаг юм бүлгийг барьсан. Тэгээд энэ имийн хяналт гэдэг өөрөө маш чухал. Өвчин намдах бүр ингээд би нэг сургалтанд сууж ирсэн. Нөгөө нэг тэд нар чинь нөгөө сургалт хийд юм билээ шүү дээ. Тэнд тэмхтэй тэмцэх байгууллагууд чинь сургууль мургуулуудаар. Тэгээд ингээд ер нь бол бидрийг дөнгөж сэтгүүлж орж явахад энэ хар тамхины тухай мэдээллийг бити их цац хүмүүс одоо силлаун гэдэг байсан тийм тактиктэй сагдаагийн байгууллага. Одоо бол эцэг эхчүүд мэдээлэлтэй байхгүй бол хүүхдээ мэдэхгүй байна. Тэгэхээр эцэг эхчүүд мэд. Яаггүй л интернетээр дүүрийн хар тамхиг одоо яаж бэлтэх үү, яаж хэрэглэх үү мэдээлэл нэ. Тэгэхээр эцэг эхчүүд илүү сайн мэдтэнч мэдгийж. Тэгээд сургалт хийж байгаа л. Тэгэхээр тэр имийн хяналтыг айгүй сайн сайжруулах хэрэгтэй. Нөгөө зөвхөн бүтгэл жор морын чангаруулах. Гуравт нь тэр нөгөө хилээр орж ирж байгаа. Чи үндэстэнтэй нөгөө үндэстэнд амсан гэмт хэрэг шүү дээ. Нэг улсын хилээр орж ийн. Бид нар ягаад манайх руу алдчихв? Манайх ягаа оруулчихв? Мэдээлэлээ солилцох ямар боломж байна? Энэ чинь нөө хар тамхитай олон байгууллага тэмцэж байгаа шүү дээ. Элийн зэрэг, тагнуул, цагдаа, тэгээд консмос тэгээд гадаад харилцаа, дипломат албаны шуумаар олон сувг байж хахад ягаад нэг нь алдчихад хахад нөгөөх нь илрүүлээд. Гэхдээ энэ хоёр нийлээд ажилтаа. Ийм юм айгүй чухал байгаа юм шүү. Тэгээд сая нөгөө эрүүгийн цагдаагийн алба гэдэг шиг хар тамхитай тэмцэх алба болгож шинжилэн байгуулъя, өргөжүүлье, төсөв өрнгийн нэмье, албаагчдын 2 дахин нэмье гэдэг шийдэл гарч байгаа юм билээ. Цасгаас Сал орчим албаа агчтай байсныг нэг яг даабалтчихж байгаа юм уу да тий? 148 болох нь гэж байна. Яг одоо яг ингээд шин соргоор хүлээж аваад бүр их юм хуулийн хүрээнд босод одоо бүх юм дээр ингээд юм том зургаар барьж авч чадахгүй юм бол бид ирээдүй бол хэцүү байдалд орсон ийм цаг үе баг. Үнэхээр хүнд болцсон. Одоо та ингээд шараад нэмлэгт одоо донцсон гэвч байгаа 10 жилийн ангийн хүүхд зөндөөлөнд одоо үнэхээр эмгэнэлтэй болцгоцсон. Тэгээ энэ эмгэнэлтэй явдлуудыг бол одоо яаж заслан зогсоохгүй юм бол үнцээрээ эвгүүлэх бид ч зөвгөл шүү. Тэгэхээр энэ дээр ер нь төр ер нь гатуухан бодлого ураад тодорхой томоохон ажлууд хийж авахгүй юм бол энэ бол маш том мөнгө хэрэгэлдэж байгаа. Гэмт хэргийн одоо туулах юм бол бүлэгл хэд хэдэн бүлэглүүд байна. Тэрний одоо хамгийн юуч одоо Монголд одоо хамгийн их тийм үнэтэй томоохон одоо ард тамхиуд ч одоо мөсцөж бүгднийг оруулж ирдэг болцоос авах. Тэгэхээр энэ бүлэглүүдийг дарж авч ижил. Уг нь бол мэдчихэж байгаа. Манай хуулийн л таг. Тэгээ одоо тэрийг одоо туулах юм бол мэдээд асуудал үүсдэг байх юм бол тэр мэргээ бүгднийг ингээд юм төмөр нүр харуулж ажил нам бүгднийг барьж аваад за өсрээд нэг 4-500 үнэтэй бүлэглэл байгаа шүү. Юу нь бол тал даваагч 3-4 5 6 гарч идэг. Тийм л байгаа. Тэгэхэд тэрийг бүгднийг надлаас нь төрийн бодлоор барьж авч ижил энийг зогсоохгүй юм бол тэгээд үнэхээр хүнд байдалд орцсон хард юм хөл. Ингээд явж байна Монголд бол тэгээ одоо энийг сэтгүүл ч гэсэн юун ч гэсэн гэдэг юм тал талаас гаргаж иж байгаа хар тамхи бол энийг одоо ийм үнцэг байхгүй сэтгүүл ч ингээд юм хамгийн тийм хүмүүсийн анхаарал татах хэмжээгээр хэрэглээд баригдчихэ гэсэн мэдээ гаргахаас илүүтэйгээр зүрх сэтгэлд нь одоо хар тамхи хэрэглэх гэдэг хүүхдүүдийн зүрх сэтгэлд нь энийг ингээ хэрэглээд явхлаар эхлээд нь юу байх юм тэгээ адаг сүулдэ хинч болоод дуусах юм байна гэж. Тэгээ манай тэр сэтгүүл дээр орсон байгаа тэр 126 дээр эмчээ миний битгий гарыг тайралтаа гэсэн. Тэгээ ингээд нөгөө тэр эхлэлээ байхгүй тэр болохоор энэ хүү өнөөдөр одоо хуруугаад хариулаг өсвөл хэдхэн жилийн дараа өөрийнхөө гараар тий ажиллаа хийгээд үр хөвгттэй болоод тэгээ анхныхаа хүүхд ингээд барьж аваад ингээд явах усвал өнөөдөр ирэмдэг зэрэмдэг болцсон нийгэмд одоо хинч хэрэгцээг ингээд хогшаар болол энэ өснийхөө амьдралыг насан туршдаа тийм хөгжлийн бэрхшээлтэй өөртөө итгэлгүй хүн болж хорж байгаа. Тэгээ тэр мэрэгчсэн эмчнэр ч гэсэн сайн тайлбарлаж хэлж өгөхгүй бол нөгөө нэг юм бүх юм хаагдмал богдмол байгаад ах тусмаа хэрэглээлээдэг эмчнэр нь эмчлээд байгаа шиг болоод эмчлээд байгаа шиг болоод араараас нь хүмүүс ирээд байгаа бол ямар ч үр дүнгүй байна. Эний ч ингээ хэрэглэхээр хүний биед ингэж нөлөө үзүүлдэг энийг нэг хүний анхаарал татахгүй хэмжээнд сэтгүүлчд бэлдэж хүрэх ёстой юм. Нөгөө л манай хэвлэл мэдээллийн ажлаа бас нэг талаараа бас сайн хийж чадахгүй төрийн төрч ер нь бүгд л ажиллаа хийж чадахгүй энэ золиосонд одоо энэ залуучууд ингээд бүгд
хүүхдүүд бүгдийг Одоо наалцсан. нийгмийн хариуцлага гэдэг шиг редакцууд бодлохоор одоо жишээ нь яг энэ харт тамхи руу ингээд тогтмол юм хийж явах хэрэгтэй. Гэхдээ мэрэгжлийн байгууллагатай хэлбэр нь ямар байх вэ гэдэг зөвлөхгүй болвол үнэхээр нөгөө нэг сэтэлжүүлэх юм руу явчих вэ гэж. Их олон жилийн өмнө биччихсэн баг. Одоо Монголын сэтгүүлч нар тэр хүүхэд тийм эргэлж ингэж мансуурдаг байжээ. Тийм үйлдэл яажээ. Тэр тэгжээ гэл ингээл бичсэн. Өнөөдөр ингээл харахад би одоо 20 хэдэн жилийн өмнө өмсчихсэн юм одоо байж чадлаа. Одоо байсаар л баг. Тэгээ яг ямар үр дүн байгаа би тэд бичээлсэн. Одоо нөгөө үе үеч одоо харт тамхи мансуурлах үзтэй холбоотой баахан төрөмс байгуулагдал явж исэн. Тэр нөгөө гаднаас баахан санхүүжилт аваад явж исэн. Өнөөдөр тэгэхэд л одоо хинэн ч үр дүн төрсөн байхгүй ингээд. Яг одоо бол бид тэдийн нөгөө нэг юм ирээдүйн аюул занал хийлээд ирсэн. Төрөөс өөр одоо туулах юм бол яг энэ дээр зохицуулах юмгүй болцсон гэдэг байж байгаа байхгүй. Яг л юм байдал тохиолдсон. Одоо тэр харт тамхитай тэмцэх тухай хууль одоо тэр чинь ингээд баг гарч жил болцсон. Баталсанаас хойш тэрийг шинжилээгүй. Тэгээд ингээд нөгөө нэг бодлогын баримтчгууд нь бас шинжлэхтэйг бас 20 жил болцсон. Энэ ажлууд юу явдггүй юм билээ. Тэр чинь уг нь үндэсний стратеги байгаа байхгүй. Ийм одоо имчилгээний талаас ийм гэдэг. Одоо хэрэглэгчийг байхгүй болохын тулд давхар нөгөө тэр нөхрийг имжлэх хэрэгтэй ингэнэ. Тэр нөгөө өвчтөнтэй нөгөө харьцуулаад өвчтөн шиг авч үзээд тэгжээс тэр үнэ ингээд эртгэн засч байгаа. 20-д нэмэргүй гээд. Би нэг 20 анги руу орсоч тийч 13 ялт юмсан. Яг ингээд харт тамхи хэрэгэлдэг, оруулдаг тийм. Тэгээд тэр чинь ингээд тэндээ нөгөө нэг бүтэц угсарчих хэмжээний удаан хугацаанд суугаад найс нөхөд төгсгөр байгаа байхгүй жишээ нь манай бодлого бол. Тэгээд явж эхний энэ хоёр сэдв явсараа байгаад нөгөө эцэгхийн хараа хяналт гэдэг юм айгүй чухал юм шиг байна. Манайх ер нь бол нөгөө нэг мэдхгүй нэ амжиргааны төвшөнтэй тодорхой хэмжээгээр холбоотой ч байж магадгүй нөгөө нэг одоо аав ээж болж байгаа хүмүүс өөрсдөө баг гэд бүтэн боловсрч амжааг байж үр хөвгттэй болчдөг. Тэгэхээр тэд нартайгаа яаж хараа хяналт тавих хэвээр анхаарах хэвээр ярилцах хэвээр гэдэг ойлголт мэдээлэл байхгүй ингээл нэг юм хүүхдүүдтэй болчдөг. Тэгээд ингээд эхний хэрэгдээр ингээл хүүхдүүдэд анхаарал халамж тавиагүй хаана юу хийж хинтээ нөхрөлж яаж хийж явж байгаа дээр ингээгүйгээс болоод ийм асуудал үүссэн шиг харт тамхин дээр ч магадгүй юм байж магадгүй. Яагаад тэгэхээр нөгөө би нэг ээжүүдтэй уулзчихсан чинь тэнд нэг ээж ярьсан байхгүй юу? Ингээд зүгээр нөгөө нэг одоо янжуур тамхи байна шүү дээ. Тэрийг ингээд одоо би тэдний хүүхэд мөнхөд байх үед бол аав ээжүүд нь яаж иж мэдчихдэг байсан юм бэ? Үнэртдэг тий. Кармагийн ухахаар шүдэн золтдог. Эсвэл карманд нь ингээд тамхины үүрмэг байж байдаг. Эсвэл гарын шармаар болдог ч юм уу. Ямар нэгэн байдлаар энэ нөхөр тамхитаад ингээд аав ээж мэдчихээд ингээд арга хэмжээ холбогдох арга хэмжээг өөрийнхөө төвшөнд авдаг байсан чинь одоо энэ нөгөө нэг цахилгаан тамхи гээл тэгэнгүүт нөгөө үнэр амт янз бүрийн юм мэдрэхгүй пеналийн ухаад үцхээр мэдхгүй штрих л байсан тэгсэн чинь тэр нь веб байсан байлаа ч гэдэг юм уу. Тэрэн шиг одоо энэ нөгөө нэг аав ээжүүд бас үнэхээр харт тамхи хэрэглүүл ямар шинж тэмдэг илэрдэг юм би яг юуг нь анзаарч харах ёстой юм. Манай хүүхдээ үнэхээр хараамаараа нондоо байгаа мó анхаарал төвлөр нь ийм байгаа мó эсвэл хүн таньж гинүү танихгүй байна уу ч гэдэг юм уу ийм нөө шинж тэмдгүүдийг аав ээж уулан дор бүрнээ ялангуяа өсвөр насны хүүхдүүдтэй бол за тэгээд ямар сургууль соёлд сурж जैन те ялангуяа жоохон биелэгжүү айлын хүүхдүүд сурдаг сургуулиуд хувийн сургуулиудад сурж байгаа мөнгөтэй байрын хүүхдүүдтэй үерхдэг нөхөрлөдөг тийм хүүхдүүдтэй бол анзаарж явахгүй бол манайхан нэг тийм тэгээд нөгөө нэг хариуцлага хүлээх жоохон дургуйлтэй аав ээжийнхээ ингээд үүргийг биелүүл гэхээр ингээд нэг юм миний хүүхэд яаж явах та нарт ямар амаатай би ингэж जैन би ажилтаа амьдралтай өстой зав зай баг байж гэдэг юм нэг ийм хандлагууд жоохон давмгаалаад байд юм шиг байна. Тэгэхээр хаанаас л оролцохгүй бол засгийн газар харт тамхитай тэмцэхтэй юм би даас нэгж байгуулсан гинлээ тэр амар олуулаа болсон гинлээ мөнгөтэй болсон гинлээ ингээ багсан гэд хаях юм бол тэр боломжгүй л болж байгаа. Яга илрүүлэхгүй байгаа ингээд байвал эцэгчүүд өөрсдөө сайн эцэг наадах дээр чи гэдэглээ одоо ярьж байгаа эцэгчүүдийг нэг юм хүүхдтэй харилцаагаа одоо шин төвшөнд гаргаж ирэхгүй болохоо ч гэж. Одоо хуучин бол одоо хүүхдүүд нэгээд аав ээж нэг юм зайтай байсан бол одоо за захим орчинд яаж юу үзэж байгаа ямар групп руу орж байгаа нууц хаягууд байна уугүй юу хин яаж байгаа одоо ингээл захын үнэхээр одоо нэг юм сонин одоо хүний санаанд оромгүй юмнуудыг одоо 10 жилийн ангийн хүүхдүүд бүгд тийшээ орцсон байх. Нууц биш. Бид энэ чи зөндөө сурчлага хийж үтсэн. Бүх цахим гадуур хол бус бүх юм бүгд байж. Ингээд энийг одоо хүүхдүүдтэй яаж харилцах харилцаа явна. Хар тамхин дээр яах вэ? Энтэр гэхээр ер нь бол
эцэг эхчүүд одоо шинэ төвчөнд хүүхдтэйгээ харилцаж одоо яах тийм одоо юм суралцахаас өөр сонголт байхгүй болчих бил. Мэдчих хэвээр юм эцэгчд мэдчих хэвээр. Тэгээ ядаж хүүхдийнхээ гар хөлийн судсыг шалгачдаг те амнаас нь ганг шиг үнэртэж гин үгүй ингээд үнэртчихдэг гэд гудамжаар явж хат бид нэг ингээд явж хат одоо зөндөө олон хүмүүс ингээд хүзүүнээсээ вейп те электрон тамхи зүүрцэн тэгэл хөхөөл явж байгаа. Соск. Тэ. Тэнгүүт хар тамхич өөрөө тэр вейпэн дотор ороод Монголд орж ирээд Вьетнамд үйлдвэрлэдэг хар тамхи тийм хэлбэрээр орж ирдэг болсон. Хүн хараад ялахаар тэ ингээ харангуут нэг вейп татчих. Тэ. Вейп татчих. Гэхдээ тэр нь хар тамхи. 90 он гарчаа тэгээд 2000 оны хэрэг гэдэг нэг хүүхэд тогт нэг арх ууж ах нар гоё харагдал тий. Тэгэл ангаараа хүүхдэрээ нийлэл арх угаал тэгэл байжсаа тэрэндээ донтоол ингээл арх угаал гэдэг байсан бол одоо шинэ үеийнхэн бол шал урах тэр вебч гэдэг юм хард амгч гэдэг юм уу одоо тэр мөрөдөө тоглож одоо донтохч гэдэг юм уу энэ төрлөн гэдэг юм улам ингээд нарийсаад арга нарийсаад улам л зөвгөн болоод ингээд өргөсөөлөх. Тэгээ энийг одоо яаж хийж гад том зургаар дээрээс нь харж гад асуудлуудыг одоо улс өртөө аав ээжүүд хандахгүй бол тэгэл ирээдүйд ер нь хэцүү байдал руу л орчих. Тэгээд хүн болгоо зовлож шүү. Аав ээжүүдийн одоо яачих бол ийчих бол гэл. Манайс ч одоо тээвэрлэгч орон бидний дүн сонд орж байгаа ч тээвэрлэгч орон гэдэг статустай байсан. Чи хэрэглэгч орон гэдэг статуст ороод 10 хэдэн жил болж байгаа юм л шүү дээ. Хар тамхи тийм байна. Яа. Айлгаа ичлээ. Би чи олон хүүтэйгч хэлэх үү. Сайн уу ээгээ? Сууно. Өө ирсэн юм. За төр засвар. Сууно. Чи хаач дэрв? Хаагур зэсэрч байгаа да. Дандаа 50 км зэсэрч байгаа дэрлээ. Нөгөө уулуурхаан форум болж байгаа. Тийш. Mining week үү? Тийм Mining Week 2025 руу очил ирлээ. Одоо ингээд жил болгон болдог нэг юм форум арга хэмжээ, чуулган, зөвлөгөөн тэрний нэг юм уу юм шийддэг уурал юм уу шийддэг уурал. Тэгээ шийднэ л гэж ирж байна. Тэгээ шийдэх юм уу яах юм. Яг нь энэ жил хоёрхан том хүлээлт байна. Нэг нь нөгөө ашигт малтмлын тухай хуулийг өөрчлөх. Энэ намрын чуулганаар орно. Нэмэлт өөрчлөлт байх уу, шинжилсэн найруулга байх уу гэж нэмэлт өөрчлөлт гэсэн юм яригдж байгаа шиг байна. Тэгээд уулуурхаан их мөнгийг олдог аймагуд дээр үүргөө чүртгүй байна гэдэг асуудлыг аягүй удаа ярьж байгаа. Өмнөд говь одоо хэдхэн аймаг вэ штэ. 6 аймаг чинь төсөв бүрдүүлээд бусдын дандаа татаасаар амьзуудаг байхгүй юу. Тэгээ эн чинь шудраг юм уу гэдэг сэдвийг нэлийн бас сайн ярьж байна. Өмнө говийн тухай тэгэхэд одоо оюутлан ордог тий. 1.5 их 80-ыг өгчөөд 40 тэрбум төгрөгийн төсөвтэй гинэ. Тэгээд нийгмийн хөрөлцөө цэцэрлэг сургууль ингээд ер нь тулгымцсан асуудал нь бол үжиг болчихсон. Тэгээд төсөв багхгүй. Ингээд төсөвдөө татуулчаа буцаагаад ингээд төсвөөсөө гуйгаад байдаг нэг юм явж байгаа. Тэрийг устдаа төсөвтэй бол гэдэг юм. Тийм тэгээд хуулиараа бол ингэж байгаа юм байна. Амнат гэдэг нөгөө нөөц ашигласны дотор тийм тэрийг орон нутгтаа 20%-ийг нь сумандаа 10%-ийг нь буюу 30%-ийг нь шууд орон нутгтаа ингээд өгөөж олгож үлдээх юм хувилбарыг ярьж байна. За тэгээд нөгөө 34% байгаа шүү дээ төрийн тийм. Төрийн зөвтгөл нь бол төрийн мөнгөөр хайгуул хийцэн орд дээр бол төр эзэмшлээ тогтоох ёстой л гэдэг аргумент ярьж байгаа. Энэ нөгөө хэм хэмжээнээс электрөнгөтэй хоёрын өвшил өөрөө хайсан юмыг 34% руу орох гээд нэг юм үйлдэл яваад байгаа нь бас нэг юм хөрөнгө оруулагчдыг бол айлгаад байгаа юм байна. Тэгээд бид нар 10 жилийн өмнөөс яг бах байрандаа байж байгаа. Тэгээд ашигт малтмлын хууль гэснээс бид хэд яриач жоохон сунж байгаа. Гэхдээ яг мэдээллийн зорилгоор одоо ингээд дараагийн 7 хоногт намрын чуулга эхлэх гэж байна. 9-р сарын 15 энэ 9 сарын 15-нд эхлэх гэж бараг анхныхын чуулга эхлэх гэж байгаа хөөхтэй намрын өмнө нэг эхэлсэн үү ямар ч байсан жоохон наашин татцсан шүү дээ 10 сард эхлэх 9 сарын 15-нд эхэлж байгаа. Тэгэхээр энэ чуулганаар яг юу хэлцэх вэ мэ эдэр гэдэг бол бас намар хэр бужигнантай байх вэ гэдэгтэй холбоотой. За тэгээд ашигт малтмал орж ирэх юм байна. Дээрээс нь мэдээж нөгөө нэг 26 оны төсөв хэлцэж таарах гэдэг. За төсөв хэлцдэг хугацаа жоохон сунцсан гэж ингэж ойлгож байгаа. За тэгээд төсвөөс гадна нөгөө мөнгөний бодлого буюу энэ төв банкны барих янз бүрийн бодлогонууд, энэ инфляц, мөнгөний нийлүүлэлт нь ямар байхын, зээлийн хүн ямар байхын гэдэг ийм асуудлууд бас орж ирэх гээд байна. Одоо энийг яаж эренбилж байгаа вэ гэдэг чинь амар сонир. Тийм. Чуулганы үдээр ямар хуулийн төсөл орох чинь гэдэг чинь аягүй сонир тий. Энэ 7 хоногт бол ерөнхийдөө нэг шинэ юм хэлжэлээ шүү дээ. Нөгөө өөрийнхөө санаачилсан ди парламент тий. 20-100 мянган хүний гарын үсгийн нөгөө ди парламент дээр ороод ирэх юм бол ядаж засгийн газар нь хэлцээд цаашаа ингээ явуулах шаардлагатай эсгийн шүүдэг болъё гэсэн. Ди парламент дүүтэй болоо диго гэсэн үү тий. Диго гэдэг юмтэй болж ин яг нээлттэй засаглах талаасаа гоё. Тэгээд ер нь парламентийн үүдээр ямар хуулийн төсөл орох вэ гэдэг чинь амар сонир. Одоо тухайлбал 10 хэдэн жил орохгүй байгаа юм гэр бүлийн тухай ойлгохгүй.
яг нь эмэгтэй хүмүүс болоод гэдэг юм нөгөө хүүхдийн тэтгэмж төлөөлөл мөлөл ахын үр болгонтой ингээд одоо миний ойр орчимд байгаа хүн ингээд хууль шүүхээр яваад хохироо те иргэний маргаан гарахаар амар дээр үеийн хуультай зохицуулах харилцаанд бүрд хилчээд байдаг. Хэн ч хүүхдийнхээ тэтгэмжийг төлдгөө тэр нь энгийн юм шиг болсон те. Нэг хүүхдийн ирэх мэрх гээл сүртэй юм хүүхдийн фонд гэдэг. Зүгээр л тэр хуулийн шинжилж өгөх ажлыг 10 хэдэн жил хийхгүй байгаа те. Тэр улсын хурлын гишүүдээр тэр одоо нэг ашиггүй юм шиг байгаа те. Төсөв чинь 5 хилцүүлэгтэй болсон гэсэн үү? Тий. Төсөв 5 хилцүүлэгтэй. Одоо бол 4 хилцүүлэгтэй гэж шүү дээ. Энэ жил 5 хилцүүлэг юм гэж. Одоо чинь ингээд намрын чуулган нэгээл төсөв рүү орно. Ондоо багтаал одоо батлан тий. Тэгээ дундуур нь нөгөө хуулийн төслүүд орж ирэх магадлал айгүй бага байдаг. Өргөн барих хуулиуд байгаа л байна. Төсөв дагдаг хуулиуд бас төсөвтэйгээ одоо тэгээд өнгөрсөн жил бол нэлээд хөөсөрсөн байсан. Энэ жил тэгээд нэг юм гитэх хөөсөөсөө жоохон салах байлгүй нэг хүнжлэгээр хүлээж ийг. Дахиад жоохон таних. Одоо ингээд дараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сан ингээд нэг 2 юм байна. Энтэй холбоотой юмнууд нэлээд орчих хэвээр тий 26 он. Эрүүл мэндийн даатгалын сан дээр ковид-ээр үүссэн өөрийг сая нэг юм хааж дуусч нэг чинь лавдаг. Одоо тэгээд эрүүл систем дүгээ явахын тулд мэдгүй. Би одоо сард 3,000 төгрөг төлөөл амар фул үйлчлэг явах гэдэг чинь зөв юм уу буруу юм уу дахиад ярмаар л байхгүй. Эрүүл мэнд өөрөө юм хямдхан байх хэрэгтэй ч юм мэдгүй. Аюулгүй тэгэл тогтолцоо тий. Энэ юу вэ? Энэ жагсаалтыг ингээ харахаар төрийн өмчт компани ил тод байдал бүтээмжийн тухай хууль. Засаглалыг сайжруулах, үр ашиг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах ямар ажиглаж гэсэн. Нэг ийм утга агуулга дотор нь байгаа гэдэг. Энэ нөгөө хөвчлөлтэй холбоотой асуудал уу? Мэдгүй. Тэрийг эхлээд листтэй засгийн газар оруулж ирнэ гэсэн. Наа чин зүгээр засаглалын асуудлыг зэгтлэх юм л ярьж байгаа. Тоц моцтой холбоотой юм. Туцтай нөгөө нэг хяналт хариуцлага. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хууль. Тий. Шийдвэр гүйцэтгэлийн хуульцсан сүүлд одоо хэнийг нэг хувь гишүүнээр оруулж ирээд шүүхэн шийдвэрийн чинь юм урамшуул цалин байлангаа нэг жоохон нэмүүлсэн баг. Тэрнээс өөр юм дөрвтэй өөр шийдвэр гүйцэтгэлийн хуульд ороогүй. Манай улсад бол ингээд яг эрүүгийн ял шийтгэл бол биелж байгаа тий. Хүний хорьж чинь эсвэл гадуур одоо зарчих хэрэг мэлхий згаарлаж чинь одоо нийт тустай ажил гэвч захиргааны шийдвэр гүйцэтгэл аюу хангалтгүй байт юм бэл. Нөгөө хүнийг ажилдаа хуульсаар ажиллаас халтсан байна, ажилдаа өгч байгаа. Эсвэл төр төчрөөсөө хөрлийн төлөвлөж байгаа тий. Ингээд шийдтээ. Эсвэл энэ тушаал өвчнгүй болох гэсэн байна. Энэ ингээд биелдэггүй. Энэ аюу таарам билээ. Хамгийн гол юм болохоор нөгөө иргэний шийдвэр гүйцэтгэл тий. Нөгөө компани иргэн хоёрын хооронд эсвэл хоёр компани хооронд тий хоёр компани хооронд тий наа чи ийм статистик гэрүүлмэл гээл тэтгэж одоо нөгөө тэр биелдэггүй юм. орон сууцны зайлан дээр амирх гараад байгаа. Түрээсийн зайлан энэ төр дээр. Би болоод ингээд хохирсон цагдаа төгсөн нэг шүүх хурдл нь 2 жилийн дараа болдог. Тэгэхэд одоо бизнесчгүй, түрээсийн мөнгөчгүй, байрчгүй болоод үлчихэд байгаа байхгүй. Би бол мөнгөө л гялс авчвал нөгөө хүн шоронд хийх нь эцсийн зорилго биш байгаа гэдэг. Тэгээ нөгөө шүүх процесс нь ингээд завааруулж байгаа юу ч хүлдээд нэг юм руу орсон юм шиг. Эхлээд хохирлыг барагдуулах юмыг надад. Шүүхэн шийдвэр гүйцэтгэл чинь нөгөө нэг яагаад шийдвэр гүйцэтгэл нь буурсан бэ гэхлээр урамшууллын тогтолцоо байжснийг нь аваа ийцэн майцэн хийдэг лөө нэг ийм юм яваад идэг лөө тий. Одоо Монгол улс нөгөө дахиад шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын ажилтнуудаа анхаарах цаг болцсон. Яасаа гэхээр ийм бахтаад стас. Яагаад шоронд орсон хүн дахин гэмтэрэг үлдээд. Тий шүүхээс өгчлөө манай хуулийн хэлтэй байгууллагын яг улсаагийн хэлтгэр барьж яваад шоронд навч хийчих. Шоронд навч хийчихэнгууд нь нөгөө шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын ажилтнууд ямар хүмүүс ухтаж аваад байгаа гэхэл бодитл баг шин. Олигтой боловсрол мэдлэг тааравтрах улсууд ч байгаад байдаг. Энэ болгонд ингээд дэгчгээд бүр ингээд анхаарч ирж ийж нөгөө гэмтрэг дахин үлдэхээс нөгөө ялтантай яаж явах вэ гэхээр яг өнөөдөр яг манайх бол гайгүй яваад байгаа юм шиг мөртлөнгөөсөө тэр залуучуудыг одоо дахин нөгөө гэмтрэг хоорондоо ингээл ярихлаар би тэгж явж байгаа тулгай гэдгсэн ингээд нэг тэрэн дээр л улам төгсөрч гарч ирээд байгаа болохоос биш хүмүүжиж байна. Хүмүүжид одоо яг гарч ирсэн байхгүй болохоор нөгөө ажилтнууд энэ төртэй анхаарах цаг нь болчиход байгаа. Энийг л анхаарахгүй бол дахин гэмтрэг гарсаар Монголын залуучууд одоо хайрын залуучууд ийм багт шүү. Өнөөдөр Улаанбаатар хотоор дүүрэн эмэгтэйчүүд баар сав одоо туулхан пабар дүүрэн пиавгоос аваад түмэн уулуурхоор явцсан. Тэгээд шорон руу явцсан гэдэг. Тэгээд нэг хөдөө хідэн мал дээр нэг хэдэн ганцхан гараад Солонгос руу хэдэн явсан. Тэгэхээр чи яаж ирчүүд нь байхгүй чи яах гэдэг. Тэгэхээр энэ дээр одоо ингээд төр бас дахиад бодлогоор шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дэлхийн одоо хорих байгууллагуудын яаж яадаг гэдгийг юм л дахин цоо шинээр судалж гаргаж ирж чад ингээд нөгөө юунуудаа
ажилтнууд мэрэгчлэнүүдээ одоо улам илүү авшрууд бэлтгэх цаг юм болчихдог. Тэгэхгүйгээр одоо ингээд яг хуу тэрнтэй тэгж харьцсан энэ ингээд 4 журмаар болохоос яваалаа л. Тэгэхдээ үр дүн хаана байна гэдэг л юм усч. Тэр нөгөө төсвийн хилцүүлэг болоод нөгөө төсөвтэй иргэдээс санал аваад тэрнийхээ дараа нөгөө салбараар нь хилцүүлэг яваад тэр хилцүүлэг дотроос би нөгөө эдийн засгийн инхүүрийн яриаг олж сонсоод Цагуурч уу? цаг уурч эдийн засгч. Тэгсэн чинь тэн дотор надад нэг сонирхолтой юм явсан нь одоо чинь төсөв мөнгө хүрхээ боллоо ингээл тийм учраас нэмүүлье гэдэг ийм хүсэлт бүх салбараас л ирдэг. Эрүүл мэндийн салбар жишээ нь төсөв мөнгө хүрэлцдэг болгохын тулд одоо нэг 103-т өгж байгаа дуудлага багасгахын тулд нийт эрүүл мэндийг дэмжих, яавал эрүүл байхын гэдэг тэр ингээд өвдөхгүй байх чиглэлд та нар анхаарал хандуулж иж төсөв мөнгөний чинь хүрэлцээ багасаж 103-т ирдэг дуудлага чинь буурнаа гэдэг. Одоо чинь гэмт хэрэг үрдэ уртаа нь учир шалтгаантай гэмцээ гэсэн. Гэмт хэрэг зөрчилтэй холбоотойгоор гэхэд за юу жин дарж байгаа. За хулгай гэмт хэрэг жин дараад байгаа бол хулгайчтайгаа яаж ажиллах юм бэ гэдэг соёнгийн гэрлийн гэдэг юм. Тэр чиглэл рүүгээ ажиллахгүй ялгаагүй гэж 102-т ирж байгаа дуудлага чи гэсэн энийгээрээ ингээд за тэгжэл цагдаа өрөхгүй цагдаагийнхаа орон тог нэмэн гэдэг нэг ийм юмнууд тэгэхээр төсөв болуулан жилээс жилд хүндэрсээр нь ханар учир шалтгаанаа ингээд үнцээр наваа хийчихээ. Тэгэх юм бол энэ төсөв чи хөрөхгүй байна маа нэтэр гэдэг юмнууд баг болно штэ гэдэг нэг ийм юм ярьжсэн. Тэгээ намрын чуулганаар яах вэ? Стандарт жил хөдөө аж ахуй мэжхүү гэдэг ингээд хит хууль. Миний нэг нийгмийн салбараас шал инээдтэй санагдаад байгаа хууль бол тэр одонтой ээжүүдийн долгодог тэтгэмжийн тухай хууль мөлн дээр нэмэлт өөрчлөлт ороод илүү уян автан болгох гол ингээд ах шиг байна л да. Тэгээ надад зүгээр хоржонтой санагдсан нь юу вэ гэхээр энэ талаараа түр ингээд нэг л засгийн газар байгаа шүү дээ Монгол улсад. Тэгсэн мөртлөнгөөс засгийн газар ямар бодлого барьж байгаа вэ гэхээр төрөлтийг дэмжиж ингээд хүн ам олон болгохыг хийж өгöd байгаа шүү дээ. Ингээд эдэг гэтэл энэ талд нь боловсролын сайд нь гарч ирэнгүүтээ танаа төрөлтийг дийлэхгүй байна. Гүцэхгүй байна. Нөхөр хоёр одоо бойлгээд ингээд. Гэхдээ юм. Одоо жишээ нь тэр нөгөө олон эцэг нөөний эхчүүдийг одоо урамшуулах тухай гэдэг одоо манай улсын хамгийн хөгшин хууль тэр 1957 оны хууль байгаа байхгүй. Тэгээд одоо Жамсрангийн самбуугай санаачилж одоо тэр үед ардын хуулийг хэрэглэж чи одоо Монгол улс 600 Монгол байсан юм уу тий? Тэр үед ингээ бац. Ингээ 68 жил доктортой ингэж одоо Монголс ч одоо хүн амын үсэх бол манай язгуур хамгийн ирэх ашиг тий. Тэрэн дээр ингээ анхаарч тэр би тэр одоо чинь хүүхдийн мөнгө төгрөг тий тэр ингээ төрөлтийг би нөөнийг нэмэгдүүлэх одоо залуу гэрүүлийг дэмжих. Энд дээр бол Монгол улс үеийн үед одоо мөнгө төгрөгөө аргамгүй өгж явах хэрэгтэй гэж боддог. Тэр сургууль цэцэрлэгийн шийдэх ёстой. Энэрүүл явахгүй бол одоо хүн ам өсөхгүй шүү дээ. Одоо тэгээ хараач тэ боловсролыг дэмжих зээлгээ зарлаад энэ жилийн төсөвч бүр тийм тамгатай орж ирж байгаа шүү. Дэд тамга нь тэгснээ багш нарын цалин нэмээгүй нөгөө яг ахын зовлон юм яг хэвээр байгаа байхгүй юу? Танж болох юма танаад тэр хідэн хүүхдийнхээ багшийг авч үлдэх дээр яагаад бодлогын чиглүүлэг хийгдэх байгаа нь бүр анхээр өөрчлөлтэй. Гэтэ нэг өнгөрсөн жил дээр нөгөө 126 гишүүнтэй болчих юм бол одоо яг энгийн хүмүүсийн амьдрал одоо яг нийгэм одоо Монгол тулгамдаа байгаа асуудлуудыг шийдэх юм байна гэж байсан ч одоо тэг яг амсар дээр нь ингээд боочоод нөгөө юулур шиг болгочихоор ч одоо тэгээд яаж ч оруулж ирэх юм 126 байхын хэрэг байгаа ч юм уу гүүч юм уу юм байдал руу орж ирсэн гэсэн. Нөгөө чи ажиллах байлгүй. Би одоо нэг 2 их таньдаар таньч болов 2 дээд байгаа шүү дээ. Чуулганы одоо инглээ. Одоо 126 гишүүнтэй боллоо. Тэгээд нэг юм дүнгиж сонгуулийн дараа нэг 50 хэдэн ажлын хэсэг байгуулаад нөгөө хэдий ч шуулаад тий энд эндээс мэрэгсэн байх эрдэнтэн доктор байх юм их юм болов гэж. Орчсон үйл байхгүй. Сая завсралдаг баах ажлын хэсэг байгаа тий. Хичнээн ажлын хэсэгт байгаа. Саяны жуулхан бол үнэхээр хэцүү шүү дээ. Хэлцэх асуудал аахгүй. Гэхдээ сүүлийн 1 2 3 хоног, сүүлийн 7 хоног туушинсан тий. За ер нь бол яг мэдээллийн шинж чанартайгаар энэ рүү нэг гүнзгий орооч гэж бодсонгүй. Гэтэ ер нь бол чуулга эхлэж байгаа гэдгийг сануулад энэ чуулганаар нэг иймэрдэр асуудал хэлцээр одоо энэ чуулган амар улс төрийн баахан зодон лугаа чиглээд энэ намар аягүй төвхтэй байгаа. Манийн баг хурал ялалцахгүй бол тий. Төсөв боолс чухал ийм хуулиудын 126 хэлэхэд та эдийг харж байгаа шүү. Олигдох юм хийгээрээ тий. Номч гарцсан шүү гэж. Пабликийн хувьд айл болгонтой хамаатай хүн болгонд ингээд оролцоотой хүртээлтэй сэдв бол яа харахгүй нөгөө
Түүшлийн сэдвүүд байдаг тий. За тэр нийслэл дээр ингээл зам харилцаа машин цаашинаар зорчихгүйтэй холбоотой гэл ингээл зөндөө сэдв байгаа боловч энэ дотроос энэ 7 хоногт бол анхаарал хандуулж байгаа нөгөө агарын бохирдол руугаа одоо бид нар буцаад анхаарал хандуулдаг тий 100 жилийн ойнууд дууссан 100 дууссан одоо бид нар агарын бохирдол руугаа ингээд анхаарал Одоо сэдв шилжиж байгаа шүү дээ. тий манай хотын орлогч боловсрол руу нэг хэсэг барьж ингэсэн бол одоо Төвшин дарга маань тий түлш рүүгээ орж их шиг байна. Тэгээд би зүгээр ингэ санаадах юм. 2022 биш 23 он хавцаа билүү? Чойжсруу сайд эрчим хүчний сайд болонгуудаа Хагас төлнэ. хагас төлийн урдаас авъя. 100-ын бүгдийг солиё. Тийм тэрэн дээр өсвөөс ингээд дэмжлэг үзүүлээж эсвэл нийслэл бонд Тэр чинь 700 тэрбумаар байсан. Тийм нийслэл бонд гаргавал Ярмарт туршиж үзье гэдэг үү? Ярмгийн хэрэгтэд туршиж үзье гэдэг үү? Тийм яриа гараад одоо нөгөө тухайн үед улс төрөө дийлэг юм уу ингээд ямар ч байсан хэрэгжээгүй ингээд нэг 2 жил завсралж байгаад 3 жил нүүдүүлээ дууссан юм уу? Одоо эргээд дахиад кокс төлье. Кокс жуус. Гэтэ одоо чойжогийнхоор шинж нөгөө эрдэмтэд ингэж хийсэн. Утааны сонсол гэдэг нэг сүртэй юм хийсэн шүү дээ. Тэндээс зөвлөмж нь ингэж гарсан бүр өвчилж битсэн шүү гэж Нямбатар би чиний чинь сэтээгүү. Зөвлөмж өгсөн утааны сонсголын үр дүн гэж. Би зөвлөмжийг л хэрэгжүүл. Би зөвлөмжийг хэрэгжүүл намаа хэрэгжүүл гэсэн. Уул нь би хэрэгжүүлмээр байна гэж яриач хэлэхгүй тийм. Чойжоо хэрэгжүүлээд яадаг гэж яриач хэлэхгүй чинь. Тэгээд нөгөө нэг одоо нэг мэдгүй магадгүй эргэлттэй ч 100 нэг 5 жилийн өмнөөс бид нар шахмал турш гэдэг юмтай ингээд эргэлтийн зөвүүн сурчлага байдаг шүү дээ тий. Тийм нойтон байна стандартыг хангахгүй байна гэдгийг танах нотолж гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл 2 дугаар барьцалдуулагч нь тэгэхээр нөгөө нэг мэдгүй анх гарч ирэхдээ яг энэ кокс чсэн гэдэг шиг ч юм уу энэ л хамгийн бэст төвлөр гэж гарч ирж байсан шүү дээ шахмал турш чинь тий. Гэтэл чи одоо болохоор өнөөдөр энэ шиг хэрэггүй юм байгаагүй одоо өстө хагас кокс чсэн л ийм түлш хэрэглэхгүй болохгүй юм байна гэдэг ийм юм руу ингээд өөр боллоо шүү дээ. Тэгэхээр магадгүй танах тухайн үед нөгөө нэг сэдв агуулга хөндөжсөний хувьд энэ дээр бас жоохон мэдээлэлтэй байна. Одоо фейлцэн түвшний талаар тааж явах ярьж байна гэж. Юу гэдэг. Бага олон хүмүүс угаарц насраа болтгоо. Тэгэл байж тухайн үед төлж чадахгүй наа. Та нэг галаад угаартаад байна гэх ингээд л. Тэгсэн чинь 18 19 он яа. Тэгсэн чинь 20 он авцсан. Тэгэхээр одоо Монголын одоо үе үеийн одоо эмэгтэйчүүд нэг 100-аад галаалт төлж чадахгүй байв гэж тэднэрээр л заалгав гэж ингээ бодлоо. Тэг яаж ч бодсон гэсэн барьцалдуулагч найрлаганд нэг химийн бодис байна. Өмнө нь тэртээ дгүй яг уу нүүрсэнд угаартдаг л байсан. Гэхдээ энэ олуулаа ингэж юм хаарж исэн төв байхгүй байхгүй. Ингээд бодож сууцгаад ерөөсөө юуны араас нь явъя. Түвшний араас явъя. Түвшний араас явъя. Тэгээд урдаас хаанаас олж ирж байгаа. Замаг мамаг гэдэг ингээд одоо баах юмуд олж ирдэг гэд барьцалдуулагч гэл. Тэгэл барьцалдуулагч шахна гэдэг чинь бас л нөгөө эргүүлэл нөгөө гаттаас олж ирж байгаа үгүй юм уугүй гэл ингээ явлаа. Ингээ явж исэн чинь сонгын арган дөрөв 4 дугаар хонооны эргэн тэр юун дээр нэг ослол гараад нас урчлаа гэсэн цагдаагийн рапорт юмд ороод ирлээ. Тэгсэн чинь нөгөө нэг юунд 5-7 жил баруун бүсийн юм дээр нас урчиж байгаа юм. Тэгээ очсон чи тэр залуу ингээд нөгөө нэг юм ботлогч юунд ботлогчонд орцсон. Тэгсэн чи ингээд юм гусдаг байсан. Юу гусаадсан бэ гэж ээжээс нь асуусан чи гурил гэж. Гурилтай гитрхийг холцсон болохоор ингээд араас нь бидэд явлаа. Сэжүүр тэндээс гарсан. Ингээд сэжүүр ингэж илрээд араас нь яваад тэгээд мэл хаус энтерээс ахуулаа баахан олон гурилын унтас 2 дугаар гурилыг олж ирэнгуутаа тэр 5 шарын тэнд барьцалдуулагч дотроо хийж аривжуулаад тэгээд чи юу вэ? Алтан дэргийн 2 дугаар гурил хийлээ. Тэгээд ингээд байж байгааг нь бид хэд бараг 7-8 хоног яваад дотор нь нөгөө өөрийнхөө ажилтныг ажилд оруулаад ингээд сурчлага хийгээд явжгаад олчдөг хөөх. Тэгээ яг би бол нөгөө нэг эхний ээлжинд нөгөө сэтгэл хөдлөлөөр биш би яг барьж явъя гэдэг дээр л байгац. Тэгээ манайхан тэнцэнэ гурил ойлгомжлохыг хараад ерөөсө бүх юмудыг бэхжүүлэл баримтууд аваалсан. Бүх юмудыг авч явж байгаа. Тэгэл яг гаргаж ирэх тавьсан. Тэгээд үнэхээр гурил олж исэн. Гурил олохлоо нөгөө тэр их хар утаа мутаа уугах нь гараад идэв. Тэгээд эхлэнгууд барьцалдуулагч дээр одоо туулах юм бол нэг юмуд нүүж одоо мөнгө угаалт хийж исэн юм шиг байх. Ингээд илрүүлээд ингээд явсан. Энэ цаг хугацаанаас хойш өөрөөсөө 5-7 дуус барьцалдуулагч олж ирэхгүй болоод компаниудад өгсөн. Компаниудад өгсөн чинь нөгөө л эрх мэдлээ уруулан ашигладаг хүмүүс орж ирсэн. Ингээд авч явсараад өнөөдрийн төвшөнд хүрэхэд маш олон хүмүүс одоо энэ барьцалдуулагч түвшинд угаартж явнасаа алдчихъя. Мөн зовлонтой байсан байхгүй.
Ганбаатар, Нэм Ганбаатар гэдэг үү? Ядуу нэг айл байлаа гэж бот эмээ хүүхдүүдтэйгээ ач зэнэртэйгээ бүгд нэг шинэ дотор угаартаад нас урцсан ч байдаг юм уу. Тэр нэг цэрэг хүү байх шин. Гэрүүлэр эц. Энэ бол одоо ингээд Монголын эмгэнэл болсон. Гэр хорооллынхан бүгд түлшээ түлж байгаа. Түүхэн үрс оруулж ирч чадахгүй сонголт авахгүй ганцхан тэр байсан. Ингээд амнасаа алдаад эхлэнгууд эднэр чинь болохгүй юм байна гэдэг юмыг одоо шахаж баахан олон хүний амнасаар одоо яасны дараа одоо ингээд энд ирчингуудаа одоо гятад дээр олж ирж яахгүй юм. Одоо тэгэл айлгаж байгаа юм биш. Нөгөөх нь одоо тэгэл дахиад нэг угаардаг асуудал үүсэл ингээд эхлэх юм бол одоо яах? Үгүй тэр нөгөө нэг эргэлзээ үүсгээд байгаа чинь тийм байхгүй да. Хотын орлогчийн хийсэн хэвлэлийн урал дотроос одоо тэр нөгөө нэг юм бага урын зүхнүүд байдаг штэ тий. Тэдрийг нөгөө ур ширмээ солиоч гэдэг ийм шаардлага зөвлөмж хөргүүлж байгаа гэхээс эхлээл айж эхэлж байгаа юм чинь. За энэ бол нөгөө нэг хідэн айлын 100 гулаасах юм яах юм их юм. Манайх бол ингээд ахын зориултын ийм юмнууд штэ тий. Тэгээд нөгөө нэг би энэ оны 2 3 дугаар сарын үед хийсэн утааны сонсголуудыг эргээд сансан чинь энэ дээр нэг юм 2 тоо яригдсан байна. За нэг 170 орчим мянган өрх ямар ч байсан ингээд галгаатай байдлаар аж төрж байгаа юм байна. За тэгээд 2017 оноос хойш 2024 оныг дуустал хугацаанд гэхлээр хэд юм бэ 7-8 жилийн хугацаанд 779 хүн ямар нэгэн байдлаар угаартаж нас урсан байна гэж. За тэгээд утааны сонсголын үеэр тэр чинь нөгөө 2 3 хоног үргэлжлээл шүү дээ. Тэгэхэд янз бүрийн зөрүүтэй тоонууд яригадаад байсан. Тэгээд нөгөө нэг ингээд угаартаад гэртээ нас урсан хүмүүсийг оруулаад тооцох юм бол 779 юм байна л да. Эрүүл мэндийн байгууллагаас бол 163 гэдэг тоо яриад исэн. Тэр нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахар ямар ч байсан эмнэлэгт хүргэгдэж очоод тэгээд тусламж авч явах явцдаа нас орсон хүний тоо гэдэг. Тэгэхээр энд нэг юм зөрүү байгаа. Тэгэхээр ямар ч байсан ингээд 17 оноос хойш 24 он хүртэл 779 тэгээ 800 орчим иргэнэ бид нар алдсан гэдэг бол угаасаа амар тоо байсан. Тэгээд энийг юу руу яг хэлжсэн гэхээр буруу галгаар уу эсвэл нөгөө нэг технологийн шаардлага хангаагүй зуух пишин та нар ингээд зайтай завсартай шаварцсан байна гэдэг юм. Үнийг юм ахын юм руу иргэн рүү алтаагч хэлүүлдэг. Энэ байдлууд бол жоох харамсалтай. Хамгийн сүүлийн тэр цэрэг хүүгийн жишээн дээр л ихэд үгүй чи хүн ясныхоо хувьд хэн нэгэн уучлалт гарч ирээд уучлалт гуйх ёстой шүү дээ тий. Тэгээд ингэж уучлалт гуйж ингэж энэ хүнд ингэж хариуцлага тооцож чинь яаж хийж ийн гэх ёстой байтал бүр тагчийг ажин төчин байдаг нь жоохон гонигтай. Ясны ирж мэдүүлэг үг гэдэг. Та тэр нөгөө юу гарч өстой одоо нөгөө баруун бүсийн тэр нөгөө нүүрс боловсруулах үйлдвэрийн тэр нөгөө орчин дойрны л хавар болчихдог. Тортог. Тэгээд ингээд дараа нь үүлгээгүй юу? Тухайн үед чинь нэг ийм сураг гаргаадсан. Одоо 1998 оноос нэг 2001 он хүртэл юм уу гэдэг нэг Солонгост ашиглаж байгаад. Тэгээд тухайн үед тэр нөгөө Солонгосын тэр нөгөө байгаль орчин аялал жуулчлалын яам тэр нөгөө байгаль орчны чиглэлийн хүрээлэн буу орчны чиглэлийн байгууллагууд нь шалгалт оруулаад агталцсан юм байна л да нэг юм үйлдвэрийг нүүрс үйлдвэрлэдэг, нүүрс боловсруулдаг үйлдвэрийг. Тэгээд тэр тоног төхөөрөмжийг Узбекистан улс худалдаж аваад дахиад нэг 10 жил ашиглахгүй юу? Манайх нөгөө Японоос хогийн агталцсан хогийг Узбекистан улс ашиглаад бас нэг 10 жил ашиглаад хайцсан. Тэгээ тэрийг нь манай нөхдүүд худалдаж авсан гэдэг бас нэг шум гараад идэм бэл. Тэгэхдээ Солонгосоос худалдаж авсан болгож харагдуулахын тулд Узбекистанаас Солонгос руу ачаад тэнгуүтээ Инчоноос наашаа оруулж ирээд бүрдүүлэлтээр бол Солонгосоос авсан. Яг айлын бүрдүүлэлтээр харангууд Солонгосоос авсан. Тэгээ угсарсан барьсан гэдэг. Тийм шум агиохи сонсогдоод идэм биш үү? Одоо тэгээд амар би яг чамаг урьдсан байна да гэж ботсон нөгөө нэг яриаг нь үзчихсэн чи за энэ ээг л асуугаад байна да гэж ботсон. Тэгээд нөгөө яг их романтик юмнууд л ярьж байна лээ. Одоо ингээд шатлалтын хугацаа бараг 2 цагаар сунчиж байгаа юм шиг байна те. Ингээд Түлэлт нь багассан гэж тайлбарласан. Түлэлт багасах нь байна. За тэгэнгүүтээ тэр агаарт нийлүүлж байгаа тэр тоос тортог ухтаа угаар нь бол бараг 80%-аар бага байхаар ч юм уу бид нар энийг химийн технологи үрээд хэдүүл амар өрөөсгөл юм билээ. Яг би тэгэхэд асуусан байхгүй. Хэдүүл өвлийн галгааны утаа яриад байгаа байхгүй. Одоо агарын чанар ямар байгааг бид нар бас үзэх хэрэгтэй байхгүй. Бид нар бохирдолтой агаар твэр байгаа байхгүй. Нөгөө зөвшөөрөгдөх хэмжээнээс 2 дахин байсан шүү дээ. Манайс тоосчлмоос ч бодоод яриад машины тий. Нөгөө хамтд нь ярих бол өвд болохоор ярьчаад нүдэнд харагдахаар мэдэрчээд бусад үед нь бүр аимшигтэй ингээд дотор агарын чанар гэдэг чинь бүр хог байгаа байхгүй.
нөгөө хүүхдүүдэд бөөнө аваачаа 70 хүүхдийн нэг ангиж чих ямар байх юм. Цэцэрлэг дээр 40 хүүхдээ аваачаа шагналдуулаад чих яах юм. Бүгдээрээ хаараа өвдөл салдаг шүү дээ. Бид нар 4 жилийн өмнө л агаарч болгоч ингээд улсын хэмжээнд тавьсан бүх сургууль цэцэрлэг фильтрийн суулж өг, зарлалын тавьж өг. Одоо бүгд ингээ харанхуй өрөөнд тавьж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө юм жижиг олон асуудлаа нийлүүлж аваад ярихгүй бол нэг юм руугаа ингээ шушуурчаа бүгдийг хайчаад тэгээ эргээ харсан чи нэг их 80 төгрөг зарцуулсан. Үр дүнд нь 700 үнэ алдсан. Тэгээ болохгүй юм байна гэж дахиад өөр түвшээрээ сууж байгаа. Тэгээ эргэж шийдвэр гаргаад хөөх ингээ цахилгаанаар хальж ааш 4000 айл байжсэн чинь тогны үнийн нэмэнгүүт нөгөө хүмүүс нь чадахгүй юм чи яах юм. Сарын 2 саяын төлбөр гарч байгаа юм чи. Тэд нэр энэ жил 4000 айлын янда автомат амнаж байгаа. Тэгэл юм жижиг муу үр дүнгууд чинь тий нийлсээр байгаад ийм юм дотор бид нар сууж байгааг гэдэг ойлгомоор байна. Энэ Нямбатрын асуудал ч биш, үеийн хотын дараа нөрөө үеийн эрчим хүчний сайд, их хурлын гишүүд яг үндэ бидний ч гэсэн хяналтсууллага шүү дээ. Бид нар 100 марцч чинь сайхан наадмалч чинь. 100 жил хинч ярихгүй. Тэгснээ өвөл зүгээр нүдэнд харагдаад хамарт амтагдаад одоо эхлэхээр нь ярьдаг. Нэг юм сонин л тий. Юу яа тий нөгөө нэг их олон сурвалжлаа гэх юм үеийн утааны одоо л утаа гарахгүй гэл. Одоо л янзыг гэл. Баахан даргаар нь орж иж байгаа яндам гоцоолгож байгаа гал түлээл үзүүлээл. Тэрийг гоё юм байна гэж бидэд баахан дамжуулж баахал одоо ялаа. Одоо тэгэд одоо нэг юм хаалууц хашир суна гэдэг шиг одоо манай хэвлэлийнх одоо тэр мэрэнд нь одоо итгэхэ болмоор. Үе манайхан чи бүр хөөлөх сургалт явуулаа үсттэй. Яндангаа хөөлөх сургалтыг байгаль орчин амьсгалын өөрчлөлт одоогийн ямар бол тухайн үед сэрийн ам чинь хөөлөх сургалт явуулаад бараг л эргэж чадахгүй байна л гэдээсэн. Одоо Батүл даргаыг одоо хотын дарга байхад нэг баах юм шахмал төлсний төсөл баахан компаниуд нөгөө төлөл нь мөнгө авангуудаа үйл даргаыг бүгдээрээ хулигдаж алга болцгоо гал. Тэ? Баах юм жижиг юм шахмал юм төлснүүдийн үйлдвэр ашиглаж байна. Одоо тийм их романтик юм ярьж байгаа тийм. Хагас коксыг бид нар нэг шилжилтийн хугацаанд 3 жил төлнө гэж байгаа. Окей 3 жилийн дараа тэгээ яах юм гэсэн чинь газ руу нэг 50,000 айлыг шилжүүлээд одоо 170-аас чинь тийм 50,000-ын газ руу тэгээд цахилгаан руу нэг төдий гэх тийм одоо ингээд энэ бөөрөжүүд бүх юмнууд нь орчих юм бол тархмал гэдэг имийг оруулжуул тийдгээд ингээд романтик юм ярьж чинь гэхдээ ер нь иргэдээ ойлгох хэрэгтэй юм. Явж. Анх одоо эн чинь бараг 20 жилийн асуудал болчихлоо шүү дээ. Түлшний асуудал яригадаад тэгэхээр нөгөө нэг анх ингэж ярьдаг байсан шүү дээ. Намайг залуухан сэтгүүлч байхад л яг тэгэж ярьдаг байсан. Ер нь уртын хугацаанд бол тий богино хугацаанд ингэн дунд хугацаанд ингэн урт хугацаанд ингэн урт хугацаанд төлөвлөгөөтэй ч юм шиг судалгахад асуудал гэж ярьдаг байсан. 20 жилийн өмнө үнэхээр орон сууцчлалтын тэр бодлого зүйтэй явцсан бол өнөөдөр айл хизээ энэс салж асуудал байтал чинь одоо ерөөсөө жилийн өмнө ярихтаа л урт хугацаанд бид нар орон сууцчлуулна гэж ярьж байгаа жоохон гонигтай. Нөгөө тэр төлөвлөлтөд түрээгүй 2 point байд юм лээ. Нэг тийш дээ тий зуд ингээд нөгөө ядууралтай холбоотойгоор нийслэл рүү орж ирж байгаа хүмүүсийн тоо өссөн. Одоо бидний тэр 10 жилийн өмнөхөөс. Хоёрт энэ сая нөгөө 5 жил яваад фейлдж байгаа түлшин дээр хяналтаа бас хийгээгүй лээ. Анх нөгөө нэг 150,000 тонныг үйлдвэрлэдэг байж байгаа. 5 жилийн ард 380 тонн юм лөө. Хэрэглэн даблдаад өссөн. Тэгэхээр яг хямд юм хүн их төлөх байхгүй яг үнэндээ бол. Тэр ингээд 5,000 ч юм уу 6,000 байсан бол ингээд яавал энэ дулаан алдагдлаа багасгаж аваад би өдөрт 2 биш 1 шуудаа төлөх бай гэж хүн бодно зүгээр. Эдийн засгтай холбож чадвал. Гэтэ их харгас шийдвэрчтэй тий. Бус үхтэл нь энэ талд бидний халмааснаас 800 тэрбумын татаас өгөөд тэгээд энд нь халамжлаад байгаа юм шиг хямдхан нүрс үйлдвэрлэж төр өөрөө тараагаад тэгээд 5 жилийн дараа фейл байгаа. Зөвхөн яах вэ тийм шүү дээ. Хяналт суулгачны санаатай жишээ чинь нөгөө нэг суманд ингээл айлд яваад ороход нөгөө нэг Улаанбаатарт зардаг байсан 100 төлшөө эртэнд байж лээдэг байсан. Эсвэл ийшээ явангууд нөгөө нэг захын жуулчны баазад те нөгөө нэг хас мас гэдэг 100 мууч байж лээдэг байсан нь бол хяналт суулгарсны бас нэг жишээ л ах л та. Дондор нэг нүүрс хөтөлбөр гэж хэрэгжүүлээд баг нуурын нүүрс шатаалгас тий. Одоо тэгэд энэ ингээл баах юм хэрэглээд хийзвлээ хинч хариуцлага хүлээгээгүй хамгийн зөв. Хинч тэр хүмүүсийн хүл дээр уучлалтгүй байгаа. Хинч ийм хариуцлагагүй худалдаа авах шахааны бизнес дээр мэдгүй одоо шоронд орох хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй мэдгүй. Хинч хариуцлагын асуудал ярьдаг юм чи ингээл бид нар тэр туршаал байна шүү дээ. Юу вэ? Би нэг сэтгүүлийн cover харлаа. Төлшний эксперт гэх юм уу? Тийм үү байна. Гайхалтай бас гараа. Байн Ганбаатар гээд. Хоогон ба. Ахаа.
Йоо, тийм. Одоо хөл бүгийн олгоны дарга үстэй. Гэхдээ тэр чинь одоо тэр нөгөө томцохоо Гурилд оруулсан хөрөөс. Тийм. компани чинь захирлээсэн хүмүүс дээ. Хүмүүс чанга. Тэгээд Тэгээд би нөгөө нэг тэр альбан мэдээгийн нөгөө нэг нийслэлийн засаг дарганы хамгаалын газар юм уу хаанаас энэ тэр нөгөө нэг альбан мэдээгийн ингээд копидод харсан чинь муухай артай хүн гэдэг шиг. Ер нь бол хар дагуулмаар юмнууд ингээл амар их байгаа. Яагаад тэгэхээр ингээл энийг дагуулад амар их тодорхой хэмжээний ингээд санхүүжилт гаргангуудаа нөгөө л хэдэн жилийн өмнө тарааж байсан нөгөө нэг угаар мэдрэгч эдэр гэдгийг ахаал сайн шинчилсэн юм шиг байгаа. Дээрээс нь хийн түлшинд шилжсэн айлуудад урамшуулалт өгөх зориулсан мөнгөлгийн ингээд нэг юм дагсан бизнесүүд төр дагсан төрийн шийдвэрүүдийг дагсан оновчтой эсэх нь мэдэгдэхгүй. Яагаад гэвэл бид нар хэмжиж үзээгүй эсвэл хэмжих боломжгүй тийм юмнуудыг дагсан ийм бизнесийн юмнууд ямар ч байсан явсаар л байгаа юм байна. Тэгээд одоо ингээд 5 жилийн өмнө шахмал төрш хэрэглээнд нийлүүлээд өнөөдөр оновчгүй байжээ гэдэг шийдвэр гаргасан юм бол энэ шийдвэрийг хэрэгжүүлнэ энэ ашигтай зөв үнэхээр хэмнэлттэй гэдэг шийдвэр гаргасан хүмүүс нь хариуцлага тооцохгүй байгаатай адилхан ахаад энэ фокусжуулсан энэ түлшин үнэхээр ингээл ахаал 5 жилийн дараа оновчгүй шийдэл байж эрдэмтдийн буруу юм биш. Хин хариуцлага үзүүлсэн. Одоо чинь Улаанбаатарт ерөөсөө нүүрс альч нүүрсийг төлж болохгүй гэвэл одоо өчнө олон мянган альч одоо хөлдөж өгөн тий. Бүгднийг нь одоо та нар одоо цахилгаанаар халаа гэвэл улсын тог дийлэхгүй тэр хүмүүс төлбөрөө дийлэхгүй. Тэгэхээр ерөөсөө шийдэж байгаа юм тэр нөгөө нүүрсэл واخ. Нүүрсэн дээр нэг 20% арай баг гаргадаг тэрийг хятаас авъя гэж байгаа юм тий. Тэгээд яагаад Монгол бариаггүй юм гэдгийг нь яг судалж үзгээ. Бага олон мөнгө тий. зарж үйлдвэр байгуулж явсаар байгаад за уучлаарай монголчууд чадахгүй байна. Одоо гяттаас авъя л гэж. Гэхдээ гяттаас авсан чинь жил удаа гардгараа л гарна. Тэгээд дээрэс нь хүмүүс угаардгараа л угаартна. Яг түшил бол түш юм. Тийм. Юм шатаачлага бол угаар. Шатаачлага. Тэгэхээр одоо бол амнаас эрүүл мэндэд хайртай хүмүүс бол тэр нөгөө угаарын нөгөө хий мэдрэгч тэрийгээ сайн ажиллуулах энэ рүү орох хэрэгтэй. Тэгэхээр үе хэлэхгүй удаа хизээ нэгэн цагт энэ утааны энэ одоо тулгын утаанаас мөнгө идсэн улсуудын шуудаа шахсан унаас ахуулаад одоо яасан улсууд хизээ нэгэн цагт шүүгдэх цаг ирэх бах. Одоохондоо эдгээр нэг юм та дартай байж болно гэдэг шиг эдгээр юм артай мөнгөтэй том байж болно. Гэхдээ хизээ нэгэн цаг ирэхлээр энэ олон мянган олон зуун монголчуудын амнасыг яасан энэ хүмүүс хариуцлага хүлээх гэж бодож байгаа. Тэрэн дээр чиглэл мэдээллийн сэтгүүлчид бас эргүүлээд мартаж болохгүй байх хэрэгтэй. Тэгээд өөр нэг юм нь болохоор энэ жил тэгэл дахиад коксэр нь дахиад одоо битгий тэгэл нэг хэдэн гэр хорооллохныг бол одоо ад үзэл та төлж чадахгүй байна та тэгж ийн гэж одоо энэ минийг одоо энэ сурчлах одоо таниулах ажлыг хийх бол тий өмнөх түвшнээс юу н өөр юм нөгөө эн чин агаар их солилцчихж шаталт нь гүйцэд явдаг одоо түвш юм байна шүү дээ баахан химийн инженер хүмүүсээс очиж баахан ярилцлага авлаа өмнөхөөсөө юу н өөр юм бэ гэхээр агарын солилцоо их байх хэрэгтэй гэж хэлээд байгаа өмнөх юм дээр нэг хүмүүсийн хэлээд байгаа юм байсан бэл хүчил асгачдаг сэрэг байгаад эхлэхээр гатаад сэрэг байгаад эхлэхээр тэр зутаа гаргадаг юм. Гэхдээ хүчил ингээд бөөрөнхөн өндгөн зүйлсэн дээр асгангууд цоо явангууд ингээд нөгөө агаар орж ирээд ингээд аягүй сайн асдаг гэсэн байхгүй. Гэхдээ аргал шиг ноцоод болохгүй бацвал. Жохон юутэй атагч нь ягаад жоох ингээд тэгэхээр утаа нагсчээд идэг юм хоёр зовлон дээр болцоод ирсэн юм байл л. Тэр хүчил дүүлээд ингээд явангууд нөгөө хүмүүс нь уурцснаас урцсан. Ийм л юм байл. Тэгээ энийг Жим банкын монголчууд тааруулахгүй байл л. Нэг өдөр нь байжсэн технологич нь орж ирэнгуутаал хаста хэдмэн тонн юу хэрэгтэй байна гэдэг тэрийг үйлдвэрлэж бүгд шал ноот юмуд очиод тэгээд утаа гараад байдаг. Тэр хөндлөнгийн хяналтыг хийх хэрэгтэй тий. За одоо л хятадаас авч байгаа нэг газар норохчгүй хатгалах хэрэгтэй юм яах юм тий. Зарим нэг үедээ бол ийм байл шүү дээ. Тавцлууд үүсхийн тэр манай дотор манай найзууч гэсэн ажиллаж байгаа. Тэгэнгүүт нөгөө нойтон ч юу ч вэ зарим үед нэг түшээр тасалж болохгүй гэсэн онцлог хугацаа. Энэ техник эрдэх юм бол одоо гисүүд нэгэл ингээд эхлэн гэдэг өндөржүүлсэн байдал руу манайхан бол зун нь ерөөсөө тэр түшээ үйлдвэрлэж гатаах матаахан байхгүй зүгээр л байж яссан сайхан амар явж яснаар өвлөн болоод тэгэхээр бижигнүүлээд ингээд явчихдаг юм. Тэгээ одоо манай төр бол залхуурч юм л да яас гэхэлээ гаттаас л олж ирсэн. Тэгээд энэ сайн л гэсэн шүү дээ ингээл байж байгаа эргүүлээд одоо ямар байх юм бодно бид түнхээр хэлж мэдэхгүй. Яг дотооддоо үйлдвэрлээгүй гэдгийг асуусан чи ингэжээ лээ. Нэгт эдийн засгийн хувьд нөгөө тэндээс хямд үйлдвэрлэж чадахгүй, өрсөлдөж чадахгүй.
Хоёрт одоо яг үйлдвэр барьж өгөөс амжихгүй. Намар хавар бидэрт ийм чиглэл өгсөн ч амжихгүй. Энэ жил бол амжихгүй гэдэг юм хэлсэн. Гуравт эдийн засгийн үр ашигтай юм уу гэх тээ. Бид нар одоо тэндээс 5,000-аар авж байгаа юм бол энд 7,000-аар үйлдвэрлэхдээ л утгагүй үстэй нэг баах үйлдвэрээр. Сая бид нар зүүн ус баруун ус гэх нэг 2 үйлдвэртэй болсон. Одоо тэрийг яах юм үзий болох юм. Гэдэг юм руу явах гээд байгаа учраас бид нар 3-5 жил бол хагас коксоо худалдаж аваад түлнэ гэдэг шийдэлд хүрсэн юм байна гэж би аргаа барсан. Аргаа барсан. Багнуур дээр явж исэн тэр хагас коксын үйлдвэрний төсөл чинь бас фейлсэн. Одоо ингээд тэр мэдхгүй одоо уулын зүй нь бол нийслэл нөгөө нэг ингэж шийдвэр гаргацсан бол одоо зөвлөмжүүдээ одоо өстэй боломжтой бүх газруудаар явуулж байгаа шүү дээ. За айл одоо ингээ үйл болох гэж байна. Та нарт ингээ сарын хугацаа байна. Тэр 100 биш ингээ битүүмж юуг яах юм, явуул ширмэрмэ яах ийх юм гэдэг зөвлөмжүүдээ битүүлж удаарай гэдэг тий. Одоо манай галын бурхад бол одоо өстэй хичнээн үеэрээ галт tulсан хүмүүс л байгаа үстэй. Тэгээд тэр нөгөө мэрэгжлийн инженерүүд нь ярихдаа тэгээд байхгүй. Манад нөгөө агаар сэлгэстэй систем угаасаа Монгол гэр бол нөгөө дулаан алддаг штэ нөгөө эсхиймсгээр. Тэр чинь ингээд агаараа сэлгэж штэ. Тэгээд хаалга үдээ татаад ороход ингээд нэг агаар сэлгэж тэл юм байл та. Тэгээд бид одоо дулаалал бүндийтлэн дулаалчаар агаар сэлгэлт гэдэг юм а хайчаад дулаал нь баг түлэн. Тэгтээ угаарчлалтын хэвээрээ байгаад байгаа гэдгийг хүмүүс ойлгохгүй байна. Хин физикийн хичээлдээ одоо муу сурт юм уу яа гэм тэр хүмүүс ингээд гайхаад уурлаад байгаа байхгүй тий. Гэдэг шиг тэр юм бас хэлхэл хэстэй юм шүү дээ. Агаар сэлгэлт байж ижийн орчин чинь ингээд нэг юм түлэлтийн процесс чи явдаг гэдгийг байгаа жаалт нэг острууд хэлэхгүйгээр гээд хэлчихвэл энийг олох юм уу тий. Нөгөө бодит хэмээн ярьж чадахгүй ингээ хэлчих юм бол алуулна гэдэг. Ингээд тэгээ энээс болоод яг хин хохирдог вэ гэхэлэр иргэд хохирдог, улс хохирдог гэдгийг бид нар одоо нөгөө нэг төмөр замын 10 жил хугацаа алдсан малцсан гэдэг төслөөс ахуулаад айгүй олон юм дээр мэддэг штэ тий ингээд дараагийн би юмж ойлгуулж чадахгүй яа. Дараагийн юм гэдэг ихлээр нөгөө нэг юм гал төлдөг биш дандаа нөгөө парта байшинд байгаа улс. Дарга нар шийдээд тий. Тэр асуудлыг шийдээд байгаа юм. Тэр чинь бас саяхан нөгөө нэг бид хэд түрүүчийн 7 хоногт боловсрал ярихад бас яг яригадад байсан шүү дээ нөгөө тий. Хүүхдүүд маань тэгээ Монголын юм хэлээд эсвэл үний өсөлтийг мэдрэхгүй хэмжээний хүмүүс тэнд бодлого боловсруулаад байдаг. Яамаар юм бэ ёо. Ньюсрумын баццэг өчигдрүүл уржигдэр сурвалжлах хэвчээсэн нөгөө энэ хагас кокстой холбоотой шийдвэрийг гаргаж байгаа хүмүүс хэдэн гэр хороолд амьдардаг бай галт гэж үзснээ өсч 70% парта бишинд амьдардаг байна гэдэг дата авлаа гэдэг юм. Одоо зарим нь одоо хүүхэд байхдаа хөдөө амьдарч исэн ч юм уу гэр хороолд амьдарч исэн байх гэдэг байхгүй. Тэр нэг амьдрал мэдтгэл гэж. Тэр амьдрал промошн хийдэг шүү дээ. Тийм юм руу л орцсон. Яг хүний нөгөө анхаарлыг татах хэмжээнд гоё ярьж болно л доо. Яг бодит амьдрал дээр тийм үгүй одоо шөнө одоо хэдэн цагт дахиж нэмж галлах уу, өглөө нь яах уу гэдэг юм аа. Үнсээ яах уу гэдгийгч мэдээ. Тэр их ярмаар байна тий. Одоо тэгээд эн чинь ингээ явж өвдөж болохгүй шүү гэдгээс ихмээр л байгаа. Одоо өвдлөөс одоо ингээ байж уучлаараа ингэж нас урсан улсуудын энэ ингээд өргөн бүтээлхтэй байсан шүү. Одоо энийгээ болоороо таад гээд ингээд тодорхой юмнуудын мэдээлэл өгчих л хэрэгтэй. Одоо нөгөө нэг ингээд төгсгөлд нэг ийм уриалга өргөмөр санагдаад явчлаа гэж. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай өөрийнхөө религ цацах гэж биш те. Би ийм юм хийлээ. Өөрийгөө магтуулах гэж биш. Магтаал гаргах гэж биш. Ийм зөвлөмж мөвлөмж түгээх, пабликт хэрэгтэй, олон нийтэд хэрэгтэй, хүний амьдрал авахд нөлөө үзүүлэхүүц ийм юмдаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар тэр илүүтэй гараад байгаа мөнгөө өгөөд энэ ингээд хүртээмжээ сайжруулад мэдээллийнхээ бүх суугаар тийм бүх боломжтой газруудаар ингээ хүргэх ёстой шүү дээ. Тэгэхгүй төрийн байгууллагуудад байдаг бас нэг дутагдал юу вэ гэхэлэр өөрийнхөө нэг вебсайтн дээр юм уу, Facebook пэйж дээр юм уу тавьчих. Бид нар мэдээлсэн шүү дээ л гэдэг. Нөгөөхийнх нь хүртээмж юу вэ тий? Дараанараас айгаад байна л да. Дараанараас айдгүй нэг эрх чөлөөг нь өгсөн нэг мэрэгчлэлтэн байлаа гэж бодгоо шууд гарч ирээл зөрөгтэйгээр гэр хороол зогсож байгаа. За бидэд ингэж явсан гэсэн чи ийм юм үр дүн байна. Одоо хэдүүлээ энийгээ болио гэж хэлээл тодорхой одоо туулмал баримт жишээтэй ингээд юм ярих юм бол бас нэг олонний анхаарал татах хэмжээний одоо нэг юм ярианы юм уу сайт нэг мэрэгчлэлтэн гарч ирээд явчихад чинь болох гээд байгаа юм дээр чи бүгд ингээд энэ ч дээрээс ирэхгүй болохгүй энэ зүйл ингэхгүй болохгүй гэдэг ингээд хараад болохгүй байгаа юм л та. Жохи айлуудаар явмаар дарга нар тэгэж одоо уриалгаагад мөнгө төгрөг гэхлээр тэд нар ч ямар ч ашиггүй ч мөнгөө гаргахгүй болох л та. За урилга хүлээж авсан бүрлээ эрхлэгчд их баярлалаа. Тэгээд магадгүй энэ нөгөө нэг эхнийх нь оловч эцсийнх нь биш ингээд маш олон удаа сэдвээс хамаараад би тэд нэг ирээч нэг буу алах хэрэгтэй байна гэд ингээд дуудах байх шүү. Жохи эренгийн сэтгүүлчтэй ятсан чи жохи стресстэй дугаар болчихлоо. Болохгүй юм зөндөө байгаа ч гэсэн болж байгаа юм бас зөндөө байгаа. Тэгээд болж байгаа юмуд бол ер нь орчин дэлхий дээр байна. Энэ хэдэн Монголын хэдэн залуучууд нэр ямар гоё вэ? Нэрийг харж марахаар нөгөө дахиад урган гарч ирсээр байх болно гэж боддог би энэ юм шилдэг дэлхийн дэ хөл нийлэх залуучууд. Одоо улам соёлтой болж байна. Улаанбаатар хот би оюутан байхад ямар байлаа одоо
алхахад одоо гутран гудамжаар алхахад ямар болж юм бас болохгүйгээс болж байгаа юм байна. Тэгээд тэрийг ч гэсэн одоо хэдүүлээ бас гоёор нь бас эрэг талаас нь бас тийм яриул зүгээр. Нэг таагууртны санал авах дараагийнхаа гэдэг нь хэд удаагийн дугаарыг гэдэг нь болж байгаа юмудаар бас нэг хийвэл яа. Light news захиалга гарч ирж байгаа тийм. Окей гэнэ. Одоо Яг гэхдээ яг тийм гей овогтой нэг тийм сэтгүүлч олъё зэ. Дандаа болж утж байгаа мэдээ юм бэ. Хүрлэг өг гэлээ. Юу. ёо ямар гоё юм бэ. Манай би их баяртай байна. Тийм. Сонин. Манайх чи гей овогтой сэтгүүлч нар орж ирсэн. Тэдний бүгдээ